Амигч авах хүртлээр биотехнологи бол уйтгартай сэдв байдаг гэдэг. Зөвхөн надад харах юмаа би хэрэглэх хэсгээ би мэдэхгүй байгаа нь би өнөөдөр хүмүүс эрхчлөөг байна гэж хэлэх гээд байгаа. Эрдэмтний карьераас яагаад шууд ингээд стартап руу орохоор болов? Хүмүүст оршин тогтнох эрхчлөөг л олгомоор байна. Паудрууд харагдана. Тэнгүүд так гэл бүргэр харагдах юм тий. Юу нь бол ирээдүйд шүү дээ. Би ингээд энэ асуултуудаа ингээд одоо харахад бол амар тэнийг юм бэлтцсэн байгаа байхгүй. Какао, шоколадыг хүртэл ямар ч какао үнийг үр тарихгүйгээр шоколад ичиж байгаа. Гэх мэтчлэн бидний хүнснүүд өргөн иргэлийн хүнснүүд нэг нэгээрээ паудер болоод байгаа байхгүй. Маш олон замыг туулаад ирээл нөгөө мах бэлтгэл, ногоон бэлтгэл ингээд явдаг кичен, ирээдүйн кичен бидний төсөөлдөг шиг кичен биш болно. Йоо, юу ч сонсч. Мэдээж early adopters ямар ч маркет дээр байгаа. Тэд нэр угаас ийм юм хүсэж байгаа. Яг тэгэхээр би яг өөрөө ийм хүсдэг юм байхгүй. Хүний биеийн эсийг хүртэл ингээд нэг кодчлан ингээд байгаа байхгүй. Энэ маань өөрөө хүмүүст улам peaceful нийгмийг зохицлоход хөрөнгө оруулна гэдэг үндслээр Nobel Peace Prize. Йоо, чи миний нууц бизнесийг гаргаад ирлээ. Тэр яг яаж явах юм бэ? Наач яг чи ямар амар юм бэ? За асууц одоо бичигдсэн учраас ярий да. За сайн байцгаана сонсогчдоо, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд New Tech podcast-ийн маань 19 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд энэний дараас нэгэн дугаар цэгтээд манай 2 дахь season маань ингээд дуусгаж байна. За энэ удаагийн дугаараар бид нар амар онцлогтой хүн урьдсан байгаа. Тэгээ та бүхэн бас thumbnail маань манай интрогоос бас нэлээд харсан бах. Тэгээ бид нар өмнө ер нь дугааруудаараа дандаа л нэг юм массын гол ярианы сэдв болж исэн AI, тэгэл цахилгаан машин, дрон технологи гэх мэт ингээд яг нийгэмд хувьсгал авчирж байгаа тийм одоо технологийн шийдлүүдийг хөвчлэн хөндөж ярьдаг байсан. Гэхдээ дараагийн хамгийн том хувьсгал бидний гидсэн дотор явагдах гэдэг санагдаад байгаа байхгүй юу? Яг энэ талаар research хийсэн чинь. Тэгээд энэ удаа бас л технологийн салбар. Гэхдээ бидний ерөөсөө хөндөж хардаггүй, судалдаггүй тийм салбарын хүнийг оруулахар шийдээд тэгээд манай найз Biotech компани хамтран үүсгэн байгуулагч, Erafield компани бас хамтран үүсгэн байгуулагч, биотехнологич Батмөнх байна. Подкастны зочноор оролцож байна. За баярлалаа. Яа, nice. Батмөнхтэй өөр нэлээд яриа гэж бодоодсэн. Тэгээд үнэхээр одоо л яг боломж нь гарч ийн. Тэгээ би ч өөрөө яг энэ сэдвийг ерөөсөө мэдэхгүйсэн болохоор надаас бүр нэлээд хоол юм санагдаад байгаа байхгүй. Тэгэл биомио гэхээр нэг тийм технологиогоос ч холч юм шиг санагдаал. Тэгээс яац. Тэгээд яг хоёулаа подкастаа шууд амар нэг юм хэрүүлийн шанартаа гарч юм уу те. Хүмүүс шууд catchy нэг тийм сэрэх үүднээс нэг асуултаар эхлэе гэж бодсон. Тэгээд Батмөнхийн маань хувьд болохоор өөрөө vegan хүн те. Vegan гэж ярих зүг шүү дээ. Тэгэнгүүт яг юм Монгол шиг те ийм өдрийн 3 махаар хоолдог ийм одоо те калчер тогтцсон ийм улсад надад ийм биотехнологич хүн тэр тусам шууд веган болохоор шийдвэр гаргасан гэхээр нэг цаана нэг тийм амар ийм үнсэлтэй юм санагдаад байгаа байхгүй. Тэр нь амар сонирхолтой санагдав. Юм батсан байж магадгүй тэгээд. Яагаад веган болохоор шийдв те? Тэр талаасаа ойлоо шууд яагаад эхлэв. Зөв. Энэ миний яг шууд веган болъё гэж шууд шийдэл маргааш өглөө босоод өчигдөр шөнө бодож байгаа л унтад цэрэл шийдсэн юм биш. Яагаад энэ зүйлийг бодож исэн гэхээр миний судалгааны ажил хийж байгаа юмтай маань холбогдож исэн. Тэгээд нэгдүгürt хоёрдугаарт би өөрөө яг биохимд илүү сонирхолтой, биотехнологиор бакалавра төгссөн ч гэсэн биохимээр магистр хамгаалсан. Судалгааны ажил миний ажил өөрөө судалгааны салбар илүү нарийнсан чиглэл нь өөрөө хүнсний биотехнологи гэж явдаг. Тэгээд би өөрөө энэ миний энерги хязгаарлагдмал те би идэж уух одоо олон зүйл бүтээж амжуулахад яг эцсийн бодисын солилцоо өөрөө хүнийг хэр амжилттай явахыг ингээд одоо тодорхойлоод байгаа байхгүй яг миний сурсан зүйл бэкграундаар. Тэгэнгუთ яаж тэрийг би үр ашигтайгаар зохицуулж ич. За би өөрийнхөө бусад зүйлсийг айгүй өөрөө мундаглаг хийлээ гэж бодоход нэг юм өөрөө зохицуулж чадахгүй нэг одоо хүчин зүйл байгаа. Миний бодисын солилцоо байлаа. Тэрийг яаж илүү хөнгөн хурдтай явуулах вэ? Залуу насн дээр гэдэг. Одоо тэр үднээс л би веган болъё гэж шийдсэн. Одоо тэр нь өөрөөр хэлбэл бас одоо инженер гэвэл одоо би олон юм хийж амжуулах гэдэг. Тэгэнгუთ би өөрөө хоолоо боловсруулахдаа илүү энерги зарцуулаад үдээс хойш нь лазантат ч юм уу байгаа дэвэл одоо нөгөө том амбицийнхаа араас хөөхөд хүндрэлтэй тий. Тэр өдөр тутмын амьдралын хэм маягийнхаа одоо маш чухал зүйл хоол хүнс, цэвэр агаар орчин гэдэг. Одоо ирээдүйд бид миний толгой тархи руу гойж байгаа мэдлэг гэдэг. Энэ миний ер нь би нэг юм 3 юуг л ерөнхийлж үзтiin хүний хэрэгцээн дээр орчин, хоол хүнс, тэгээд мэдлэг мэдээлэл энэ 3 инпут л байгаа. Тэгээд энэ 3 инпутээ би одоо цэвэр ариун гэх нь цааш нэг юм зэгцтэй
цэвэр тэгээд надад хэрэг болох миний зорилго хэрэг болох зүйлсүүд байвал илүү үр дүнтэй үр ашигтай зүйлс байвал нөгөө зорилттой хурд өрөх гэдэг нь гэдэг үднээс за веган болчих. За веган яагаад тэгвэл ашигтай байгаа гингууд эцээцэд бид нэр яг одоо Homo sapiens хүндрэлтэн ингээд нэг зүйл амтан байгаа шүү дээ одоо. Тийм нэг зүйл тэр амтан маань бүгдээрнгийнх нь бодисын солилцоонд нь адилхан зүйл байгаа даа. Тэр нь өөрөө бүр молекулын түвшинд бид нэр уураг өөх тос нүүрс ус гэдэг макромолекулуудыг ашиглаж хэрэглэж энерги бодисын солилцоонд тэр ATF гэдэг фосфорт нэгдлэр ашиглаж одоо энергийн солилцоо одоо амьд оршдог. Тэгэхээр тэр процесс л хэрвээ чухал юм бол тэр building blocks буюу тэр одоо эд эсийг нөхөнд итгэж байгаа нэгжүүд маань universally Homo sapiens бол бүгд адилхан. Зөв нь хөхтнүүдэд бас нэлээд төгөөмөл адилхан. Тэгээд үзэнгүүт эцээцэд бид нэр адилхан 21 ам өвчлийг уургнаас авдсан болвол яагаад заавал махнаас аваад тэр нэг юм удаан задардаг зүйлийг задлж зовж авах ёстой гэдэг үндслээр мэдээж үл орлогдох тэр махнаас зөвхөн авах ч юм уу веган биш өөр хүнсэнд байгаа зүйлс байгаа. Тэрийг нь одоо 21-р зуунд би ямар хөдөө гараад ан хийж байгаа шүү дээ. Нэмэлтээр саплементээр авчин гол нь миний бодисын солилцоо маш хөнгөн хурдтай байгаад гэхдээ юмар дутаж болохгүй. Хэрвээ би юмараа дутаачих юм бол бодисын солилцоонд залруулж болохгүй алдаанууд гаргаад өөрөө юмны дутагдалд орж болохгүй. Тэгэх юм бол энэ бодисын солилцоо ч бас буцааж болдгоо зүйл учраас өөрөө юмаа мэдж судалж иж нэлээ одоо тэр зүйлээрээ одоо эрсэлүүлээд өөрөө тийм болох шийдсэн гэсэн. Тэгэхээр хийж байгаа ажил маань бас миний нэг стартап маань ч гэсэн энэ vegan гэдэг ангилалд орж болох зүйл ирээдүйд хийх тийм хүсэлтэй болохоор тэгээд энэ төрлийн хоол хүнс маань ч гэсэн байгаль орчин болон өрөөлөн мөрчөнд хүнд бас одоо шингэхтэй ч юм уу хурдтай гэдэг утгаар тэгээ бас зүүн өмнөд Азийн орнууд дэлхийд дахинд одоо шинэ бүтээгдэхүүн гаргалаа ч гэсэн дийлэнх зүйл одоо тэр бүтээгдэхүүн өдөр тутмын хүнсэндээ хүмүүс одоо малын гаралтай юм хэрэгжилж чаддаггүй байхгүй одоо зүүн өмнөд Азийн орнууд ч юм уу тэр миний хийж байгаа төсөлтэй стартап талбар. Тэгэхээр бид нэр Монголоос малын гаралтай юм уусаа гаргаж чадахгүйгээс хойш тэрнээс гол зүйлийг аваад цаашаа веган болгож болох зүйлийг хаа гээ. Тэгээд тэрнийхээ өөрөө бас бодит жишээ нь болыг өөр дээрээ ч хэрэглээд явчихна. Тэгээд тэр утгаараа зөндөө олон зүйлс ингээд давхарцсны үндсэн дээр за би өөрөө тэгвэл амьдралын юмаа өөрчлөе. Үр ашигтай мэн өөрөө судлаад ингээд алгуурхоор игээд эхлээд цагаан олтон байж байгаа. Дараа нь веган буюу ногоон олтон боллоо явсан. Тийм. Одоо тэгээд яг нийт хэдэн хугацаанд юм байж 20 оноос хойш. Ковидын үед тийм ковидоос хойш тийм 5 жил болж байна. Тэгээ яг үнэхээр юу мэдрэгч чинь? Одоо яг чамд ингээд үнэхээр өөрчлөлт бүр үнэхээр яг мэдрэгдэж байгаа юм тийм. Биений хувьд эхний дөнгөж веган бол яг хөнгөн энэ төр мэдэгдэн. Тэгээ яванда би бодчихсон би маань тасаад ирэхээр босцаал хүндэрдгүүд зүйлүүд гараад ирнэ. Гэхдээ нэг ялгаатай юм надад ажиглагдсанаар би өмнө нь өөр юмыг арай өөр бодоод өөр юмыг өөр өнцгөөс хардаг болох мэдхгүй би яг үндэслийн бүрийн илж чадахгүй ч гэсэн надад илүү хөнгөн миний төвлөрж байгаа юм илүү ингээд нарийсаад би нэг олон юм руу ингэж сэтгэл хөдлөл маань ч гэсэн нэг юм доктортой болоод гэх юм уу. Тэг хажуугаар нь бас бясалгал хаяа хийчин тиймээс нь болохоор тухайн үеийн одоо миний энэ хийж байгаа стартапууд бүх юм ингээ алсын харан жигдрээгүй байсан. Гэхдээ веган болоод би ингэж явж байгаа нэлээд бас өөрийнхөө дотоодтой ажиллаад тэгээд нэлээд том дүр зураг гаргаж аваад тэгээд тэрнийхээ дараа ингээд баг багаар одоо цаашаа алхам тодорхойлоо хараад ирж байгаа. Тэгээд тэр нь надад илүү үнцэн өгсөн байх гэж хардаг. Гэхдээ нэг юм амар заван асуулт асуухад монголчууд одоо энэ мах идэх нь чи зөв яг өөрсөнд нь хэрэгтэй амьдралын хэмээ гэж бодож байна. Тийм яг юу штэ. Одоо хэрвээ одоо Монголд бол эн чинь нөгөө цагуурын нөлөө байгаа даа. Тэгээ халуун тэр нь одоо мах амтны гаралтай тэр өөх тос хэрэгтэй. Тэгээ тэрнийгээ орлуулах нь төвхтэй байвал махаа идсэн амар ихгүй. Тэгээд тэр чинь илч дулаан задрахад ялцрал явагдана. Өвлийг одоо өнтөө давна шүү дээ тий. Одоо би болохоор жоохон үнгүүл даваад байгаа байхгүй тий. Тэгээ идээд тахад ерөөсөө мах идэж байгаа нь буруу гэсэн юм байхгүй. Тэглээч хүн болгон мах идэх нь хүн болгон веган болно гэсэн юм байхгүй. Угаасаа өөрийнхөө зорилго амьдралын юм аягч ямар одоо зорилготой өөрт чинь юу илүү таарч байна. Тэгээд веган болж үзээд болохгүй болвол болоод ч юм уу тэгэл туршиж хэрвээ сонирхож байгаа юм бол туршиж үзсэн зүгээр баг. Тэрнээс биш веган л болол халаад байгаа юм бол байхгүй шүү дээ. Тэгэхээр хэрэг туршаал үлцгэл хэрэгтэй. Хэрвээ хоол хүнсний бас сүүлийн үед нөгөө хоол хүнс нь таарахгүй тийм нэг янз бүрийн зүйлснэр аллерги одоо харшлын хариу оруулах өгөх тийм тохиолдлууд улам ихсээд байна. Янз бүрийн хүнсэн доторх бодисууд хүний өөрөө дархлааны тогтолцоо илүү л энэ орчин үеийн амьдралын маягт илүү доголдол үүсээд байна. Энэ нь тэгээд бас би зөндөө олон өөр хүчин зүйл орчны болон амьдралын маягийн хүчин зүйл байгаа гэж үзэж байна. Тэгэхээр тэрнээсээ улбалаад хоол хүртэл одоо ерөнхийн ингээд ирээдүйд нэг цөөвн гэдэг хоол абсолют цөөвн гэж байхгүй шүү дээ. Тамирагийн идэх нэг цөөвн уг нь тамираад илүү таарсан, бат мөнхөн идэх цөөвн бат мөнхөд илүү таарсан байх уг нь боломжтой тийм хөгжил рүү яваад байгаа байхгүй ирээдүйн. Тэгэхээр нэг төрлийн хоол, нэг төрлийн дайет гэдэг юм
ер нь утахгүй би бол байхгүй болно гэж итгэж байгаа. Илүү юм болгон personalized илүү тийм болох гэж байгаа. Тийм. За тэгээд яг хоо бит хоёрын сэдв үндсэн энэ подкастын сэдв бол энэтэй ер нь бол ингээ уялдаад цаашаа явах бах. Тэнгүүд яг манай Батбүнхийн ингээ background таад ингээ хийж байгаа бизнесийг харах юм бол нэг үг угаасаа шууд холбогдсон те. Тэр нь болохоор биотехнологи. Тэгээ энэ биотехнологи гэдэг үгийг угаасаа амар олон мэдгүй байгаа хаа. Ягаад гэвэл би чамтай ярилцгаасаа өмнө л зур биотехнологиос сонсч ирсэн болохоос биш. Яг ингээд энэ чиглэлээр ингээ ямар бизнесүүд хөгжөөд байгаа. Тэгээ одоо энэ салбарын яг одоо бидний хардаг одоо Стив Джобс утсыг бүтээсэн ухаалаг утсыг бүтээсэн Элон Маск одоо цахилгаан машиныг алдартай болгож чинь тий сансрын шинэ одоо 90 үеийг одоо бий болгож чинь гэдэг ч юм уу тий бид нэг тэгж нэг юм дээрээ нэг тийм од хүн харж төсөөлдөө шүү дээ. Тэгмээд энэ салбарын бас энэ шинжилгэлтүүд энэ салбарын одоо Элон Маск нь хийн юм уу тий тэр талаар гоё бүр нэглэнсээ ярилцъя гэж бодсон. Тэгээд хамгийн түрүүнд хоёул яг энэ ойлголтоосоо эхлэе. Биотехнологи гэж яг юу юм? Тэг хүмүүс яг энэ технологид юуг хамруулж ойлгох хэрэгтэй юм гэдэг талаас нэлээд сайн гоё тайлбар. За шууд үгнээс нь л ярихад амар амархан. Биологи, технологи гэдэг үгийн нийлбэр. Тэгээд энэ ер нь за 19-р зуунаас эхлээл хөгжиж гисэн одоо Watson Crick-нэр ДНХ-гийн хос уцалгийг нээсэн үеэс эхлээл одоо бид нэр генийг өөрчилж болох юм байна. Тэгээд өссөн юмаа үйлдвэрлүүлээ. Тухайн үе тэгээд фантазлаа шүү дээ. Одоо баг бид нэр бараг те амьд организмын учрыг тайлцлаа гээл те. Тэгтэл бүр болоогүй цаашаага өөр асуудлууд гарч ирээд өөр улам complicated илүү нарийнсаа авч. Тэгээ биотехнологи гэдэг хоёр үгний нийлбэр нь яа гэхээр биологийн объектыг технологиор ашиглана л гэсэн үг. Биологийн объектыг хөгжүүлээд өөрчлөөд хуургаад технологи болгож болно. Эсвэл биологийн объекттой нийцэх технологиг хөгжүүлээд ингээд нийлүүлээд одоо авсрах байдлаар өөр олон одоо салбаруудад ашиглаж болно. Жишээлбэл зүгээр хамгийн түгээмэл жишээнүүд ийм л байт юм манай одоо хичээл дээрээс зааж гисэн хамгийн энгийн жишээнүүд одоо нөгөө С витамин биш үү? За. Одоо уугаад байгаа С витаминууд. Тэгээ С витамины чинь нэг одоо шошгон дээр нэг баахан жимс мэмс байдаг шүү дээ. Тэгэл би С витаминыг одоо хүмүүс нэг жимснээс ингээд шүүс мүснээс нь ялгаад авцсан л гэж ойлгуулах гадах шиг байгаа юм маркетинг нь. Яг үндэ тэр чинь нэг юм рекомбинант ДНХ-тэй буюу инженерик хийсэн одоо нэг мөөгөнцөр байдаг миний санаж байгаагаар нэг юм Nigeria Нигер юмчлуу нэг тийм ийм хар өнгийн ийм нөгөө уцлаг үүсгэж ургадаг Петрийн аяган дээр тийм нэг мөөгөнцөр аахгүй юу. Тэгээ тэр мөөгөнцөрнөөс ялгаж авдаг үйлдвэрийн түвшинд биотехнологи гаргаж ирж шууд хийж өсвөрлөөд маш өндөр концентрацтай С витаминыг ялгаад дараа нь тэрийг юм үрэл олгоод юм дотор оруулаад эсвэл капсул болгоод юу гэдэг. Тэгээд тийм тэгж хийж байгаа байхгүй. Тэгтэл хүмүүс тэрийг зүгээр шал өөрөөр ойлгодог. Гэх мэтчлэн бидний энэ С витамины жишээ байна. Одоо ягаад тэгэхээр хүн төрөлхтнийг С витаминаар хангахад хүн дэлхийд ирэх жимс маань хүрэхгүй байна. Тийм өндөр концентрацтай С витамин. Тэрэн шиг одоо энэ хүнсний нэмэлтүүд тэгээ бүр хоол боловсруулах тэр одоо сүүлийн үеийн дэвшилтт юмнуудаас би эхлээд юм классик юмнууд яриад байна л да. Одоо зүгээр PIV эсгэх технологи биотехнологид ордог бол сүүлдээ нарийсаад одоо тухайн хүнд таарсан зориулж хийсэн эмийг үйлдвэрлэх хүртэл боломжтой болсон. Тэгээ орчин үед бол энэ нөгөө хүрээлэн буй орчны асуудлаас үүдэлтэйгээр яаж байгаль орчин дээлтэйгээр тэг хүн төрөлхтөнд одоо хангалттай одоо уламжлалт газар тариалангаас хамааралгүйгээр олон төрлийн одоо хоол хүнс уураг мах юу гэдэг тэр шин одоо үндсэн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг яаж цоо шин технологиор үйлдвэрлэх юм бол буцаад биотехнологийн суурь одоо нэг амтны эс дээр л зуралдаж байгаа. Эсвэл нэг бактери эстэй ч юм уу. Эс дээр яагаад зуралдаад байна гэхээр эс өөрөө маш өндөр ашиг төлөвийн коэффициенттэй. Одоо 2 минут тутамд 2 хуваагдана. Geometry progressor асар хурдан хуваагдана. Өсвөрлөх тоолонд хуваагдана. Тэгээ үндсэн тэр одоо fermentation хийж байгаа тэр fermentaц гэж байгаа эсгэлтийн тэр одоо процессор маш их биомасс тэр одоо уураг өгтс үн цэнтэй хүний эрүүл мэнд хоол хүнс эм олон салбарт хэрэгтэй. Эсвэл бүр ийм янз бүрийн одоо сенсор хүртэл ашигладаг ийм жижиг уургууд эсвэл вакцин юу гэдэг өчнөө олон зүйлийг ялангуяа микроорганизм дээр нөгөө инженерчил хийж тэр цэвэр бодисыг ялгаж авахд маш амар учраас анхнаасаа энэ салбар өөрөө микроорганизмуудтай хөвчлэн харьцаад эсийн түвшинд тэрийг одоо инженеринг хийгээд тэндээс нь хүссэн юм гаргаж авах зорилттой тийм болсон. Одоо яг сүүлийн үеийн рүү ингээд шууд ороход биотехнологи өнөөдөр хаана хүрсэн байна гэхээр яг одоо чиний подкастыг хийдэг ерөнхийдөө юм болох одоо компьютер технологи, IT технологийн салбарын хөгжил өөрөө AI гэж нэг мундаг зүйлтэй болсон тийм. Тэгэнгүүт AI-г ашиглаад биологийн салбарт хамгийн сүүлд одоо тооцоолол дээр асуудалтай байсан одоо уураг
уургийн бүтцийн тооцооллыг маш том дата анализ хийж одоо ер нь бол ингээд өндөр магадлалтай одоо энэ уураг ийм бүтцтэй болоод ийм үүрэг гүйцэтгэх юм байна. Ийм хавдрын очиж нөлөөлөх юм байна гэдгийг тооцоолоход маш хүндрэлтэй байдаг гэсэн бол AI ашиглаад бид нар уургийн тэр бүтцийн фолдингийн асуудал гэж ярьдаг. Уураг гэдэг юм генетик кодноосоо нийлэгжээл одоо цаашаага уураг ингээ экспресслэгдээд гарч ирж байгаа одоо бидний кодноос. Тэгвэл тэр уураг цаашаага очиж үүргээ гүйцэтгэхдээ одоо энэ бүтцээ ингэж гарч ирсэн уургууд маань ингээд ийм хэлбэрт орт юм уу, ингэт юм уу гэдгийг бас тэрэнд тэр тооцооллыг хийх нь маш хүндрэлтэй байсан байхгүй. Ягаад тэгэхээр энэ бидний нүдэнд маш жижиг молекул ч гэсэн энэ маань өөрөө маш олон суб бүтцтэй тэгээд хэлбэр төрсөө олдог зүйл болохоор энэний тооцоол тэр маш том суперкомпьютерийг ашигладаг байсан бол одоо AI өөрөө маш том дата баазн дээр cloud source-тайгаар тооцооллыг маш өндөр наривчлалтаар гаргаж ирдэг болсон. Тэгээд энэ нь ямар боломж олгож ийн гэхээр одоо ирээдүйд маш олон салбарт биологийн одоо хэрэгцээ шаардлагыг одоо наазахын жишээ дөрдөл та бид нэр одоо хөрсний дороотл, хөрсний нөхөн сэргэлт хийхэд одоо хөрсний одоо тулгамж байгаа асуудлуудын нэг хөрсний дороотл маш их хэрэгжиж байгаа. Тэгэнгүүт хөрсний нөхөн сэргэлт тэр хөрсний микроорганизмуудад одоо эерэг нөлөөтэй тэр микроорганизмын бүлгэмдлийг ингэж авч үлдэхэд нөлөөлдөг тийм сигналын молекулуудыг яаж гаргаж авах вэ гингүүт очиж нэг мессенжер молекул гэдэг тэр харилцааны молекул нэг юм уургийн харилцан үйлчлээд байгаа байхгүй. Уураг гэхээр бид нар нэг фитнес уураг одоо гэдэг бол энэ чинь нөгөө одоо бид нар энэ гэрлийг нүдээр харахад хүртэл тэнд нэг уураг ажиллаж иж родопсин гэдэг нэртэй уураг ажиллаж иж тэр долгионыг хүлээж аваа бид нар өнгө ялгаж байгаа. Тэгмээ тэр уургийг ялгаж байгаа өнгийг ялгаж байгаа ажлыг уураг хийж байгаа. Жижигхэн нэг юм сонио хэлбэртэй уураг. Тийм явж. Тэгэнгүүт тэр уураг шиг ийм олон функшныг ингэж мэдээллийг биологийн организм руу хувиргахад, биологийн организм ажиллахад, амьдрахад, функшн хийхэд одоо тэр залхуулдаг зүйл үзүүр нь бол ерөөс уургууд байхгүй. Тэгэхээр тэр уураг дээр тоглолт хийн гэдэг маань би өөрөө одоо нөгөө Neuralink гэдэг Elon Musk яриад байгаа. Тэр чинь бас л уураг. Ялангуяа мэдрэлийн хэсгийн тэр уургуудын харилцан үйлчлэлийн тэр одоо асуудал тэр одоо судалгаа хөгжүүлэлт хийж байгаа гэсэн. Тэгээд явж уураг дээр ингээд ирдэг. Тэнгуут энэ уургийн энэ тооцооллын AI ашиглаж хийдэг болсон өнөөгийн цаг үед би өөрөө тэр хөрсний нөхөн сэргэлтэн ашиглаж микроорганизмуудын одоо хуваагдлыг нэмэгдүүлэх уургийг яг тухайн бүс нутгийн тэр газрын микроорганизмууд нь зориулж хийх ч юм уу. Ингээд бүр дэлхий дээр байгаа энэ олон биологийн одоо энэ авсрах шинжилгээ ухаануудын салбаруудын асуудлуудад биологи өөрөө ингэж бүр тархаж орж ирээд байгаа. Ялангуяа энэ уургийн одоо тооцоолол дээрээс нь AI түүл орж ирснээр. Тэнгууд хэрэглээ нь өөрөө material science гэж болж байна. Шинэ нэм гаргаж ирэх гэж болж байна. Material science дээр зарим энэ нөгөө одоо chemical team synthetic зүйлсүүдийг ингэж bind хийхэд ч юм уу эсвэл одоо манай Avery-тэй нөгөө стартаптай ойрхон зүйл төр гэвэл байгаль задардаг цавуу хийхэд гол тэр цавууны binding молекулуудыг нь цавууны наалддаг тэр молекулуудыг яаж температур төсвөртэй болгох уу хайлуулдаг болох уу гингууд тэрийг нэг хамгаалах уураг нэг бодистой дунд нь уураг дахиад нэг бодис молекул гэдэг ч юм уу. Ийм бүтц ороход тэр уургийг яаж хийх үү гингууд тэр уургийг нийлэгжүүлдэг ген ингээ экспрессли ийм бүтцтэй болохыг мэдж байгаа учраас тэр мэдээллийг нэг E. coli хийчих эсвэл нэг drogens хийчих. Тэгээ өсвөлж гаргаж аваа уурга шууд ихээр зарчээ. Тэнгууд тэр цавууны компаниуд нөгөө молекултайгаа болоод цоо шин цавууны бодис гаргаж ирээд тэгээ тэр цавуугаараа байгаль задардаг одоо манай жишээгээр бол фильтрийн цавуунд нь ашиглах гэдэг ч юм уу. Ингээд зөндөө олон салбарууд material science, сенсорууд, biosенсорууд байна. Одоо чи хэлж болно. Бүр биотехнологийн ороогүй салбар 21-р зуунд байхгүй. Тийм бай. Бүр уул уурхаад ялангуяа би ягаад хөрсний нөхөн сэргэлт ярьсан гэхээр нөгөө хөрсний микроорганизмуудаас эхлэж нөхөн сэргэлтийг хийхгүй бол тэр нөхөн сэргэлт бол ер нь жоохон хотлоо байхгүй. Тийм ээ. Ягаад тэгэхээр яг хуучин шиг хийж болохгүй. Зүгээр сайхан өөр газар ургаж ийсэн хитэн мод аваачаа заачдаг. Тэгэнгүүт тэр хөрсөнд орчин бүлгэндэл нь шал өөр. Тэгээ тэр чинь бүр ингээ зовоогоо ичиж байгаа. Одоо яг жишээ гэвэл миний гарны арьс хуулраад ингээ ухагдцсан заяа. Тэмүүт би бүхснийхээ арьсыг авчимаа энэ зоочингууд эн чинь нэг юм нэг жоохон сонирхол юм болох гээд байгаа юм тест. Яг жоохон муухай жишээ болчихлоо. Гэтэ эн чинь шал өөр биз дээ. Нэг гарын арьс өөр, миний нүрийн арьс өөр. Тэрэн шиг одоо хөрс нь бол хөрсний нэг хэдхэн одоо хэдэн метр квадрат талбайнууд ингээд хоорондоо өөр болохоор тухайн үе тэр ойрхон микроорганизмуудын бүлгэндлэр нь сэргийхийн тулд одоо хөрсийг микроорганизмын түвшнээс нөхөн сэргээдэг стартапууд гараад ирсэн байна. Тэгээд тэрэн дээр ашиглах шинжилэл инженерингүүд нь явж нөгөө уургийн өөрчлөлт. Тэгээ уургийн өөрчлөлт гений өөрчлөлтийг хийхдээ тооцооллыг ашиглах AI гараад ирсэн. За тэгвэл тооцооллоо ашиглаад гоё уург ингээд үр дүнтэй амар үнэтэй зарж болох уург proprietary гэж ярьдаг зүйлийн team технологи нэг уург гараад ирлээ. Тэрийг патентлчлаа. Тэгмээ тэр уургаа яаж
бактери руу хийх үү гэдэг дээр одоо бид нэр юунаас хойш амар ковидоос хойш амар их түүл болгоод ашигладаг болсон. CRISPR гэж ярьдаг болсон. Уургийг одоо тухайн микроорганизмын гений кодыг өөрчилнө. Тэгээд тэр экспресс ихтэй оруулах уурга муурга оруулах генэ хийхдээ ашиглах түүл гэсэн үг. Одоо ген эдит хийхдээ ашиглаж байгаа түүл гэсэн үг. Тэгвэл би хүссэн уурга нөгөө организм ашиглаж яг хэрэглэн нэвтрүүлэхийн тулд CRISPR-ыг ашиглаж байна гэсэн үг. Тэгэхээр биотехнологийн сая одоо би сүүлд маш хэрэгтэй одоо болж байгаа. Дэлхийд тань хэрэгтэй болж байгаа хоёр зүйлийг ярьлаа. Нэг нь одоо уургийн фолдингийн тооцоололд AI орж ашигладаг болсон. Тэр нь нөгөө AlphaGo гэдэг Alpha юу лээ? Google-ийн маш том датан дээр сургуулаа. Нэг юм зөндөө олон их сургуулиудын эрдэмтдийн баг, Pioneer дэлхийн том мундаг эрдэмтдийн баг нийлээд тэр тооцооллын ард гарсан AI. Нөгөөх нь өмнө хөгжсөн байсан CRISPR технологи. Тэгээ энэ хоёр нийлээд одоо өндөрлөгтний олон нөгөө толгомдсон уур амьсгалын өөрчлөлтөс улбаатай том асуудлуудад яг газар дээр нь буусан яг улс өөртөө шийдлүүдийг олоход ашиглаж байгаа гэсэн. Энэ өөрөө хэр амар кост өндөртэй. Хөгжүүлэлтийн зардал өндөр. Гэхдээ AI ороод ирээ саяны тооцоо орж ирснээр маш их болгож байгаа. Тэгээ AI яг адилхан одоо бусад автомобиль индастри өөр салбарууд дээр ашиглахдаа костыг маш их бууруулж байгаа бол яг адилхан биотехнологи, биохим, молекуляр биологийн салбарт гэсэн тооцоолыг бууруулж байгаа. Тэр CRISPR гэдэг түүл нь одоо яадаг түүл үү? Хүн одоо ингээ харахад те яаж ажиллана гэсэн үг юм бидний хэдийн хэний доторх нөгөө нэг юуны гений мэдээллийг өөрчилж мөрчлөө. Хүн дээр бас ашиглагдсан тийм мэдээж тэр түүл болсон учраас ямар ч объект дээр ашиглаж болно. Тэр нь өөрөө нэг юм анх гарахтаа нэг юм Cas9 гэдэг нэг уурга байсан. Тэгээд тэр мөрнийхээ нэршлэр баахан товчлцсон үг байхгүй CRISPR гэдэг. Тэгээд тэр нь болохоор бактерийн эс өөрийгөө хамгаалах механизмд нь байдаг. Өөрийнхөө генийг өөр ген ороод ирчингүүтэл нь тэрийг сольж мэлдэг тийм. Уг нь өөрийгөө хамгаалах тэр механизмын тэр уурга байсан байхгүй. Гэсэн чинь одоо тэр тухайн би сургуулийн сандгүй Princeton нөлөө эрдэмтэд олоод тэгээд за тэгвэл энийг ийм бид нар эдит хийхэд нь ашиглаж болох юм байна гэд. Тэгээд тэр уургийн өөрийнх нь тэр бактерийн эс доторх тэр уургийн механизмыг тайлж ээж илрүүлснээрээ тэр уургуудыг ашиглаж одоо бүр кит гаргаад түүл гаргаад тэр уургатай хамт нөгөө одоо тэр ген кодыг эдитлэх өөрчлөх ген код өөрөө хамт ингэж оруулж болт маш цэвэрхнээр сонгомлоор гэсэн үг таргет амар ерөнхий ген ч өөрөө маш том шүү дээ. Тэгэхэд тэгвэл яг одоо тэр хоёр одоо нуклеотидын тэр хэсэг дээр яг тэр хэсэг дээр гэж нарийн нөгөө precision хийх боломж олгож байгаа нэгдүгээр. Хоёрдугаарт тэр маш уян хатан гэсэн үг. Өмнө нь бол нэг юм ген солиход зарим өөр ген хамт солигдчихдаг байсан. Олон аргууд байдаг гэсэн. Би нэрнүүдийг мартаж эхэлж байна. Одоо zinc fingers гэдэг ч юм уу нэг юм сонь нэртэй өөр аргуудаас байдаг гэсэн. Бүлэг-бүлгээр нь солих ч юм уу. Зарим нь хоорондоос алтаа гардаг. Тэр надад ийм сонирхолтой юм. Би өөр амар тэнэг хүн шиг сонсогдож магадгүй зөө ихтэй чамд. Одоо ингээ яг тэр лабораторид тэр ингээд гений одоо эдитингийг хийж илаа гэж бодъё л. Тэгэхээр одоо эрдэмтэн яг яаж ажиллана гэсэн үг юм. Одоо жишээлбэл нэг ингээд за уургийг ингээд микроскопоор ингээд харж илаа гэж бодоход дээрээс нь нөгөө нэг уурга нэмэхдээ яаж ажиллах юм. Одоо ерөөсө буух төсөөлөхгүй байхгүй. Тэнгүүд чи тэрийг болохоор түүл гэж яриа. Тэнгүүд түүлгэнгүүтэнд би болохоор арай өөрөнд төсөлж илаа л та ингээд нэг юм шахдаг өөр юм уу ч юм уу те. Тэгсэн чинь шал надад юусаа буухгүй санагдаад. Тэр ажилбарыг яаж хийнэ гэсэн үг. За яг хөндлөнгөөс харуул угаасаа тэр ген мэн гарт баригдах байсан. Тэр нэг юм жижиг юм уусамлуудтай. Одоо бэлэн тэр уурганд байгаа. Тэр өөрийнх нь эдит хийх генээ оруулаад хийх тэр баах нэг уусамлуудтай ийм кит гэдэг нь зүгээр нэг юм жижигхэн савтай юмнууд л байгаа гэсэн. Нүд тэрийг ашиглаад нөгөө микропипид гэж ярьдаг маш жижигхэн одоо 100 микролитр гэдэг чинь одоо маш бага хэмжээтэй тийм уусамлууд дээр ингээд холилт хийн. Дээрээс нь тэр генэн дараа нь одоо тэр хүссэн өөрчлөлт маань ген эдит маань болсон байна уу гэдгийг шалгах дотроо дахиад одоо юу гэдэг western blot гэдэг юм уу өөр тийм бас аргууд байгаа. Тэрийг тухайн молекул биологч маань өөрөө одоо ашиглаад мэдээд сурцсан байгаа. Тэгэнгүүт тэрийг ашиглаж одоо китэ түлээ ашиглаж хийнгүүтлээ за энэ болж үгүй. За тэр уурган экспресслэг одоо манай нөгөө ген эдит хийсэн юм маань ажиллаж үгүй юу гэдгийг харахтаа давхар нэг одоо өөр ажилласан бол одоо Petri dish дээр ургахтаа нэг ийм өнгө ялгаруулна. Ийм төрөлгөөний урт дээр гэдэг ч юм уу нэг ийм давхар тэрийг одоо траклах юм а бас хамт угсраад өгчдөг. Эсвэл одоо тижээлийн орчинд ийм өнгө ялгаруулна гэдэг ч юм уу. Тийм өнгөтэй тижээлийн орчинд юм. Нэг юм индикаторуудаа тийм хоргуу хамт хийн гэсэн. Гэхдээ дараа нь яг mass production хийхдээ мэдээж тэрийг хамт хийхгүй. Тэгээд туршилт хийн гэсэн. Чи гэхдээ түрүү ингээд нэг тухайн яг нэг хэсэгт нь л бүр ингэж хийдэг болцсон гэдсэн шүү дээ. Тэрийг тэр одоо хийж байгаа ажилбар хийж байгаа хүн яаж яг тэр хэсэгт нь байна гэдгийг яг траклаад байгаа. Одоо яг тэр хэсэгт нь орвол саяны ярьсан нөгөө өнгө функшнаа хамтд нь тэр гентэйгээ зэрэгцүүлээд тусарч байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд за тийм ээ. Маш сонирхолтой ёо. Тэг би бас сайн найлбар амар эн чин
Яг эхнээс нь тайлбарлахгүй болохоор шууд ингээд тайлбарлах жоохон замбрааг л ярьчих шиг байна. Зүгээр. Гэхдээ хоёулынх нь ярианы хэсгээр би ингээд visualize хийх юмыг нь харуулаа явчих гэж бодож байна. Тэгээд би яг зүгээр одоо хоёул бүр эхнийхээ юуруу буцахад би одоо ингээд чиний ингээд ярьж байгаа салбарыг юусэн мэдэхгүй ба шүү дээ. Тэгэл би ингээд интернетээс хайгаал ChatGPT ч юм уу интернетээс асуухад нэг юм хоёр үг амар татагтаад энэ. ChatGPT шууд хариулахдаа ягаад ч юм хоёр үгийг амар их ашиглаж надад хариулдаг байдаг. Тэр нь бактери тэгээ гидстэй. Энэ хоёр үгийг ашиглаад байгаа байхгүй те. Яагаад энэ хоёр үг одоо энэ биотехнологийн салбарын тийм амар тодорхойлох нөхцөл болоод байгаа. Яагаад? За яг хөө бактери бол анханасаа одоо манай гол субъект байсан гэх юм уу, гол ажилбарын гол одоо эзэн. Одоо бид нар бактерийн систем нэлээд ажиллаж ийж янз бүрийн хүссэн юм гаргаж авах гэдэг. Бичлэр өгнөсөн. Тэгээд бактери гэж биотехнологи гэхээр бактери яригддаг. Шинүүд дээр тэрийг аюул. Гат гэхээр яг хуу гат бол миний л одоо туртаал одоо бэкграундаас сэтгүүлдэ гат яагаад гарч ирсэн гэхээр илүү хүнс талдаа. Гэхдээ ирээдүйн эмчилгээ өөрөө personalized байх чиглэл байгаа учраас гат гарч ирж байгаа байх гэж магадгүй. Гат бол хүн болгоны гат буюу нарийн бүдүүн гэдсний замдах бактерийн бүрдэл нь өөр. Тэрхтээ түрүү ярьсанчлан бүх бидний одоо гатнаас цааших бодисын солилцоо гат буюу тэр нарийн бүдүүн гэдсний замаас цааш нэвтэрч орох бодисууд тэрний үйлчлэлүүд бидний эдис тархины эс ингээд бүх эст бол нөлөөлнө. Гэхдээ тэр төвшөнд бол бид нар бүгд адилхан. Тэгээ гатыг одоо энэ одоо манай салбарт юу гэж үздэг вэ гэхээр одоо тэнд нэг ийм хиллэг байгаа байхгүй юу? Гат blood barrier гэж. Гатнаас цаашаа бидний цусны урсгал руу бодисууд ордог байхгүй. Бид нар юу ч амаар идэж уусан явсаар байгаа нарийн бүдүүн гэдсний тэр гат wall-оор нэвтэрч гарч ордог тийм жижиг бодисууд цаашаа бидний бодисын солилцоонд нөлөөлдөг. Тэгээ тэр бодисын солилцооны түвшин маань өөрөө хүн болгонд Homo sapiens болгонд адилхан. Бидний адилхан ийм 46 орчим нэг одоо нэг ийм зүйл амтан байна шүү дээ. Тэргээр адилхан. Тэгэнгუთ тэрнээс наан гат барьеруудын дотор одоо хоол идэж явах тэр дотор байгаа микроорганизмын бүрдлүүд бол харин өстой хүн болгонд өөр. Одоо тухайн орчин тэр соёл, хоол, хүнс гэд зөндөө бол одоо хаагур юу идтий өнөөдөр маргааш юу идэхэд хүртэл ингээ хөвсөж идэг. Гэхдээ хүн болгоны гатанд байдаг нарийн бүдүүн эсний замд байдаг тодорхой бактериуд нь тухайн хүнийхээ одоо commensal microbiome гэж ярьдаг тэр төрлөх бактери нь болоод ингээд нэлээд удаан найзлаад миний иддэг амьдралын маягт ингээд тасцсан. Миний найзууд сайн бактериудын дотор ингээд ялгаатайгаар байж идэг. Тэгэхээр тэр бактериудын тухайн хүний өөрийнх нь бодисын солилцоо анханаас нь тэр ингээд насан туршид бодисын солилцоо ингээд докторчсон байх үед хамт одоо өсөж ирсэн, хөгжиж хувьсж ирсэн тэр бактерийн бүрдэл нь тухайн хүний эрүүл мэндэд хамгийн одоо бодит одоо реалистик тэр үр дүн нөлөөлдөг сайн бактериуд нь бол сайн үр дүнгээ өгдөг болсон байна. Тэгэнгუთ бид нэр сүүлийн үед нөгөө пробиотик гэдэг яриад бол ороход бол пробиотик бактериуд бол нэлээд юу яаж байгаа байхгүй одоо commercial нэг зүйлийн л бактерийг бид нэр одоо ингээд дийлэнхтэй уудаг одоо уудаг тийм йогуртуудад байдаг бол тэр нэм commercial бактери. Тэгэнгუთ тэр бактери миний нөгөө сайн бактериудтай найзлаад юмаа өгөх магадлал нь хэрүү. Тэгээд тэрийг гас банг уулаа гэд нөгөө гат барьерыг нэвтлээд гарах гой бодисууд бидний яг бодисын солилцоонд нөлөөлөх төвшөнд бол бид нар бодис л ярина. Яг тэр бодисын солилцоо гэдэг үгнээс юм мэдэгдээд байна тийм. Тэгэхээр бодисын солилцоогоор бол бактерийн солилцоо бол тэр цус blood barrier орохгүй. Хэрвээ хүний гатаар бактери нэвтрээд орчих юм бол тэр чинь дархлааны эсүүд ирээд юу бактери явж ийна гэд шууд ингээд дайм болно шүү дээ. Тэгэхээр тэрлээ бол бодисууд л орж байгаа. Гэхдээ тэр бодисууд нь одоо сүүлийн үеийн non communicable disease гэж ялангуяа энэ бүх төрлийн одоо бидний амьдралын маягаас хамааралтай өвчлөлүүд чинь өөрөө энэ gut blood barrier-аар давж байгаа бодисууд одоо миний илэгний хэсийг, миний бөөрийн хэсийг, миний одоо гатны өөрийн тэр бодисын солилцооны түвшин тэр гата хүртэл өөрөө инфламмашн үүсгээд тэгээд leaky gut гэж яриад байгаа. Тэгэнгუთ бид нар нөгөө нэг хортой хоргүй юм уг нь ялгацсан ингээ гадагшлуулж явах хэрэгтэй шүү дээ. Ингээд илүү дутуу задарсан токсинтэй юмнуудыг. Гэтэл тэрийг ингээд гатаараа нэвтрүүлээд бодисын солилцоо руу оруулчингууд бодисын солилцоо маань зохицоороо хямрах нь шүү дээ. Янз бүрийн асуудал үүсгэх нь байна. Харшлын урвлууд явагдах нь байна. Тэгээд тэр инфламмашн буюу тэр өрөвсөл гэдэг үг маань өөрөө бидний шарах сорин дээр яригддаг өрөвсөл биш. Бодисын солилцооны түвшний тэр одоо бодис ямар бодис орж ирэхээс хамаарат эргэтэн тогтолцоонуудад нөлөөлж байгаа байдлаар нь тэр суур өрөвсөл бол ер нь гатаас ихтэй учраас гатыг эрүүл мэндтэй холбож маш их яриад байгаа. Гэхдээ энэ төвшөнд ярихын тулд саяных шиг зөвхөн пробиотикоор энэ үйлчлэг авахд хангалттай болчихж байгаа байхгүй. Тийм ч учраас постбиотик гэдэг дараагийн нэр томьёо гарч ирээд 2019 оноос хойш scientific community нь өөрөө одоо тэр бүлгэнд community нь өөрөө консенсус түрээд за ингээд постбиотик нь энэ юм байна. Энэ жижиг бодисууд бактериас гарч ирсэн үн цэнтэй
метаболит буюу энэ бодисуудыг нэрлэе. Эсвэл бактерийн задралаар бий болсон тэр компартмент бодисуудыг бас постбиотик гэж нэрлэе гэдээ явж байгаа. Тэгэхээр миний стартап бол ер нь тэр чиглэлээр явж байгаа. Хоёул угсаа яг пробиотик, постбиотик энтриг бол яг дараагийн хэсгүүдээр бол ер нь нэлээд сайн ярих гэж би бодож байна. Тэрнээс өмнө яг жоохон нэг тийм хүмүүс нөгөө нэг ойлголт яах үүднээс нөгөө нэг ийм үг үйд юм байлээ заяа. Амиг чи авах хүртлээр биотехнологи бол уйтгартай сэдв байдаг гэдэг. Амар болсон шүү дээ. Амар сонирхолтой байгаа заяа. Би энийг харчаад. Тэгээ яагаад хүмүүс нөгөө нэг те одоо ингээд нэг тийм одоо Стив Джобс шиг, Элон Маск шиг тэдний хийж байгаа зүйлсийн технологи шиг энэ сэдв рүү, энэ одоо агуулга руу ингээд орж чадахгүй байх гэж чи бодож байна. Энэ агуулга нэг тийм ингээд массыг ингээд хамраалт те ийшээ ингээд хүмүүс анхаарлаа те. Яагаад ингээд CRISPR технологи шиг ингээл өөр бас юм технологиуд ингээл жил болгоно ингээл ингэж хөгжиж тэгж хөгжиж гэдэг зүйлсийг энэ ивент хийдэг ч юм уу те тэр мэрийг ч гэсэн бид нар сонирхдаггүй. Яагаад энэ сэдв өөрөө юм уйтгартай байгаа гэдэг дээр чиний зүйлс харж байгаа зүйл юу вэ? Би бол олон улсад нэг уйтгартай биш байгаа л гэж бодсон. Монголд ч жоох уйтгартай болцсон байж магадгүй. Яа тэгэхээр бид нэр хэрвээ энэ салбарын мэдлэгийг ярихын тулд жоохон суур мэдлэг нь хэрэгтэй болчингууд яг шууд тодорхой суур юмыг алгасаад шууд биотехнологи гэдэг одоо явчингууд тэгээд яг энэ мэрэгжлийн хүмүүс биш болохоор мэдээж 10 жилдээ биологи үзэж байгаа, биохим үзэж байгаа. Тэрийг мартцсан учраас том болцсон хүмүүс ч одоо ажиллаа амьдралаа бодож явж байгаа болохоор тэр нэг бууж өгөхгүй байгаа гэж бодчих. Гэтэл бидний өдөр тутмын бүх амьдралд биотехнологи аль хэдийн одоо салшгүй нэг гэсэн болсон. Яг саяны үг бол ортой л доо. Ялцчихгүй. Бүр мяарад ирэхээр л энэ яаж одоо ийм вакцин гэж сая ковид гэдэг бүгд л биотехнологийн салбарт орно гэсэн. Тэ нэг юм хэцүү юм тохиолдохоор хүн яг тэрнийхэн талаар амар судалдаг те яг бараг нэг эсийн төвшөнд нь судлана гэдэг шиг. Энэ зүйл яагаад надад ингэ тохиолдчихоо гэдгийг хүн нэлээд судалдаг те. Энэ нэг чи бас түрүүний ер нь хальт дурдаад өнгөрлөө CRISPR гэдэг шиг энэ салбарын хоёлоо гоё юм. Одоо ингэ яг хот яригадаад байгаа бүр юм тэ одоо Elon Musk-ийн Neuralink гэдэг шиг тийм шинэ одоо технологиуд юу байна те тэднийх нь импакт нас юу вэ гэж харж байна. Миний энэ хайснаар бол Jennifer Doudna гэдэг Doudna гэж Doudna CRISPR гэдэг энэ технологиг гаргаж ирсэн юм шиг үлээ те. Тэгээд тэрнээс гадна бас ингээд хүний биеийн эсийг хүртэл ингээд нэг юм кодчлан ингээд байгаа байхгүй. Тиймэрхүү төвшөнд хүртэл яригдчихээн. Тэгээ бас өөр ингээд шүд ургуулна ч гэж ах шиг те. Тэгснэ хор тавдрыг тэр нөгөө би өмнө нөгөө Око гэдэг подкаст хийж хахад ярьжсэн цаадах чинь ингээд хор тавдар дээр очиж ингээд наадаг стикер байна те. Тэрийг нь тэр нь болохоор зөвхөн яг тэр авийнхан ингээд хор тавдар эсийг нь хүртэл ингээд зөвхөн байхгүй болгодог гэдэг ч юм уу те. Тэрэн шиг гоё ингээд бид нар юм мэдгүй одоо чи нэг олон улсад энэ сэдв бол ерөөсөө уйтгартай биш байгаа гэдгсэн шүү дээ. Яг гоё ингээд хүн төрөлхтний одоо хийж байгаа юм бест юм жишээнүүд юу вэ? Монголчуудын хоцроод байгаа анхаардаггүй ч. Анхаардгүй би яг ерөнхий том салбарынхаа хоотойгоо юмнууд нэг бас ордгоо өөрөө чиглэлсэн бол чиглэлсэн яг хийх юм тодорхой салбарын тодорхой болохоор тэгээ манай биотехнологич нь дотроо олон салбартай болохоор тэгээ манай салбарт болохоор яг хөдөө аж ахуйгаас хамааралгүйгээр яаж хоол хүнсийг бүрэн одоо гаргаж ирэх вэ гэдэг асуудал байгаа. Энэ асуудал нь өөрөө бас зөндөө олон салбар дундын тулгымцсан асуудлуудын нэг. Тэрэн дээр одоо хөгжүүлэлт түрүүний ярьсан миний технологи би дахиад эргэл нөгөө тэгээ ургийн фолдингийн тооцооллыг хийдэг болсон AI гарч ирснээс болоод том machine learning mass тийм дата анализ хийх чадвартай болсноор тэр маш том нээлт. Тэр бол миний хувьд одоо Elon Musk гэмээр л зөв ярмаар зүйл тэрийг ярмаар байгаа. Alpha folding тэр асуудал. Тэгээд тэрнээс улбаатай юу хийж болдог болсон гэхээр саяных шиг энэ одоо бид нэр хүрээлэн борч одоо биотехнологи одоо энэ салбар маань хөгжсөөр байгаа ирээдүйд хэдүүлээ юмыг муугаар төсөөлөөд тэр нөхцөлд яаж survive хийх вэ? Тэсэн үлдэх вэ гэдэг дээрээ бодож одоо уур амьсгалын өөрчлөлт зөндөө олон тэр хүчин зүйлүүдээс яаж өндөрлөгтөн хоол хүнс, баталгаатай хоол хүнс тэр нь тэгээд тухайн бүс нутгийн байршлаас цаагуураас хамаарахгүйгээр хангагдах вэ гэдэг асуудал байгаа. Food security гэдэг. Тэгээд тэр салбарт хийгдэж байгаа жишээнүүдээс гоё жишээнүүд байгаа. Тэр нь болохоор Америкийн Air Protein гэдэг компани байгаа. Тэгээд бусад ер нь уураг хоол хүнсний уураг шүү. За одоо энэ ярьж байгаа хоол хүнсний бид нар нөгөө уураг өгцсөн нүүрс усны маань үндсэн одоо бид нар уураггүйгээр бол амьдрч чадахгүй. Уурагны хэрэгцээ байх хэрэгтэй. Уураг амин хүчлийн хэрэгцээ. Тэгмээ тэрийг яг агарын молекулыг ашиглаад дээрэс нь бусад нэмэлт зарим нэг нэмэлт бодисуудыг маш түгээмэл түүхэн идэтээс хөрс мөрснөөс аваад ч юм уу. Тэгээд тэр микроорганизмын дахиад ферменташнээр эцсийн бүр одоо бүтэн
одоо амин хүчлээ гэж ярьдیں۔ Цогц амин хүчил бүх амин хүчил агуулгдсан байгаа тийм мах уургийг гаргаж ирээ. Тэгээд тэрний амталгаа одоо идэж хүний яг хэрэгцээнд яг л хүн ялгаж чадхааргүй тийм амар хөгжүүлэлтэнд аваад ирсэн тийм ажлууд байгаа. Тэднэр л шууд санаанд орж ирсэн. За одоо хоёул чиний зүгээр яг юуник ярихад одоо ингээд чиний ингээд мэрэгжлийг ингээд харахаар аягүй сонирхолтой санагдаж байгаа байхгүй. Бакалавр нь биотехнологи тэгснэ магистр нь болохоор биохим гэж явцсан тий. Тэгээд ингээд харахаар би чамаагүй баг юм эрдэмтний карьертээс үг юм санагдаад байгаа байхгүй. Тий. Тий. Эрдэмтний карьераас яагаад шууд ингээд стартап руу орохоор болов? Яагаад тэр нь илүү чамд баг илүү их гоё юм юутай байх байсан юм шүү дээ. Олон улсад гараад олон улсын том байгууллагатай ажиллаад чиний төрнөөс яриадсан энэ гоё том технологиуд дээр ажиллаад тий. Тэгээ яагаад нэг юм Монголд одоо тий би харьцангуй ер нь жоохон бас нэг технологитой ойр хүн хүртэл чиний ярьж байгааг ойлгоход хүртэл айгүй чаленжинг байна шүү дээ тий. Тэгэхээр ийм маркет дээр ийм амар стартап энэ төр хийгээд явахаар болсон юм. Яагаад явахаар болсон юм? За энэ сонголтын асуудал уусаа нэлийн удажиж би дотроо ингээл бодож хийсэн л тийм. Тэгээ яагаад яг стартап хийхэр болсон гэхээр түрүү хэлсэнчлээ яг ингээд ковидын үеэр нэлийн өөрөө бодоод алсын хараагаа ботсон чинь би яг ямар өөрчлөлт ингээд өөрөөсөө гаргаж авчирч болохоор байна гэсэн чинь яг тэрэнд дүүх одоо тэрэнд ойртуулах зам нь өөрөө яг цэвэр академик байгаагүй. Тэгэнгუთ заахгүй Марташ академик биш юм байна. Тэгвэл яах нэг юм корпорацид ажиллах уу эсвэл гадагш явах уу гэдэг юм бодсон. Бас аль аль биш болоод тэгэнгუთ хамгийн их бүтээлч тэр инновацлог зүйлийг бий болгодог салбар өөрөө зүгээр бизнес хийх биш. Ялангуяа стартап шинэлэг юм ийгээд тэр одоо хэрэглээгээ олон нийтэд энгийн болгох төвшин хүртэл нь өөрөө хөгжүүлж явах гэдэг. Тэгээд стартап руу орохдоо бас одоо би алсын арга ярьчих дөө яагаад гэсэн одоо хүмүүст оршин тогтнох эрхчлөөг л олгомоор байгаа. Одоо бид нэр гэхдээ энэ зөвхөн биотехнологитой хамаагүй. Бид нар гэхдээ тийм амар чамд юм юу шиг харагддаг байгаа. Бид нар гэхдээ чийчхэн донд нь орж л байгаа. Хэдүүлээ тийм амар юм яанда ирээдүйд яанда гэж чамд амар тийг санагддаг нэг юм хавчигдмал дуус хуц ресурстай тий. Наач яг гоё шүү. Би яг наадах чи ярих гэж байлаа. Яагаад эрхчлөө гэдэг үг ашигласан гэхээр одоо бид нэр одоо түрүү хэлсэн дахиад хүний хэрэгцээг ингээ ерөнхийлсэн 3 руугаа буцаад очиход орчин ус агаарч одоо хоол биш орчин шүү дээ. Цэвэр ус агааргүй бол бид нэр орчин тогтнож чадахгүй. Орчин барилга маань нэг агууд байх цагаас эхлээл байсан хэрэгцээнүүд байхгүй. Агуу маань өнөөдөр байшин болцсон. Гэтэ тэр бол байх суурь хэрэгцээ нэгдүгээр. Хоёрдугаарт хоол хүнс, хангалттай шимдэж хоол хүнс одоо аминд юм юудын хэрэгцээ. Гуравдугаарт цогц мэдлэг, цэвэр мэдлэг, мэдээлэл тэг үнэн тэр одоо transparent мэдээлэл гэж байна. Тэгэнгუთ энэ гурван одоо энэ хувь хүн дээр орох input гуруула өнөөдрийн нийгэм дээр яг цэвэр бид нэр оптимал төвшөнд амьдрахад хүргэж чадчихна уу гэхээр үгүй болчихж байгаа. Яагаад тэгэхээр уламжлалт бүх бизнес модель системүүд одоо цэвэр агаар ус бодолтой тий. Одоо манай нэг area байна гэхээр бид нэр цэвэр агаар амьсгалахын тулд синтетик материал ашиглаад тэрийг дахин боловсруулах боломжгүй фильтр учраас хаянгууд нөгөөх нь хөрс рүү микропластик ялгаруулдаг гэдэг ч юм уу. Бид нэр одоо агаарын бохирлын дотор орчин цэвэр агаар амьсгалах нь өөрөө хүртэл байгальд ээлгүй байгаа даа. Уг нь миний үндсэн хэрэгцээ шүү. Хүн болж төрч цэвэр агаар амьсгалмаар байдаг. Гэхдээ за амьсгалыг агаар цэвэршүүлэгч авсан чинь тэр нь байглаас үтгэх гэдэг. Дээрээс нь Монголын нөхцөлд импортлж орж ирэх гэдэг фильтрийн. Тэгвэл яаж дотоодоос тэр фильтрийг материалыг хийх вэ? Тэр нь тэгээд дэлхийн шинэлэг байна уу гэсэн чинь шинэлэг байгаад олон улсын патент бэнд хийгээд яаж гадагшаа бид нэр скейл их өөр хоньны ноосноос өөр гол түүхийд болох юм зүүн өмнөд Азийн орнуудад бол ургамлын файбрууд байна. Абака файбер тэр өөр нөгөө hemp fiber-ууд ч юм уу тэр бүдүүн утасыг боловсруулах технологи мөн адилхан бидний патентаар ороод бас тэр тухайн бүс нутгийн түүхийдийг ашиглаад тэр бүс нутгийн асуудлыг шийдэх буюу юм local source-ыг ашиглаж local нэгэсэндээ юм circular economy-го дэмжсэн, тойргийн эдийн засгаа дэмжсэн, дээрээс нь импакттай, байгаль дэлхтэй, тэгээ дээрээс нь хямд. Тэгээ тийм байдлаар хүний экономид нь хүртэл эрхчлөө олгоод цэвэр агаарын нөгөөд хамгийн байж болох хямд үнээр хамгийн байгаль дэлхтэйгээр цэвэр агаараа авчиж ингээд эрхчлөө гэдэг үднэс. Тэгээд дараа нь бид нэр агаарын фильтрлөө орсон дараа ус руу орчиж болно. Яагаад тэгэхээр энэ fiber технологийн компани гэж бид нэр өөрсдөө ярих туфтаа. Тэгээд нэгэнт энэ салбар руу орчвол бид нэр агаарын фильтр сайн хийж чадчихвал ус руу орох амархан. Дараа нь барилгын бүтээцийн салбарт ирээдүйн барилгууд бол бидний төсөөлснөөс маш өөр болох гэж байгаа трендүүд байгаа. Тэгмээ тэрний үндсэн материал structural тэр структурын файбер бүтээцэд бас файбер л ашиглагддаг технологиудээр дулаан алга байна уу өөр шилтөл илүү функшнл зөндөө юмнуудаар файбер ашиглагддаг. Ингээд оронгууд дараа нь хүнсний салбар гингүүт яг миний нөгөө биохим биотехнологийн бэкграунд өөрөө biotech гэдэг
стартап байгаа. Тэр маань яах чинь гэхээр гол санаа нь бид нар postbiotic гэдэг юмыг үйлдвэрлээд тэр нь одоо бас хажуугаар нь би навч ногооны төсөл хийж ирсэн. Тэгээ тэрнгээрээ тэр нөгөө хөдөө аж ахуйс хамааралгүйгээр mass production хамааралгүй гэртээ бүх тэр гэр бүлийн хэрэгцээг хангах түвшний тийм хүнсний ногоо, навч ногоо, хоол хүнсний ургамлууд. Тэгээ нөгөө biotics нь хөгжүүлэлтээ ферментацийн технологи хөгжүүлээд ирвэл түрүүний яриад байгаа гой технологи оруулж ирэлээ. Хөдөө аж ахуйс хамааралгүй маш том өхөр тэжээгээл баахан фарминг хийгээл тэр нь дээвэрлэгдэж ирээл гээл галтгоонд ирэхээр яадаг үлээ дахиад хөлдөөдөг. Дахиад хөрөгчөндөө хадгалдаг. Тэгээ хоол их гэхээр нөгөө хоол ногоогоо угаал ирчээл маха гисгээгэлдэг баах юм хийн тэ. Тэгээд хоол идэх тэр момент хүртэл тогоо бол зүгээр л бэлтгэл ажил واخгүй юу. Одоо эцэц би нэг уураг амин хүчил АТФ авах гээд байгаа шүү дээ. Нэг молекул яагаад би нэг зөв тэжээл авах гээд байгаа. Гэтэл тэр асар их зам туулаад байгаа واخгүй. Дээрээс нь agriculture гэдэг том салбараас хамааралтай. Тэр том салбар нь яг дэлхий дээр яривал нэлээд монополчлогдсон. Дээрээс нь тэр технологиуд нь эргээгээд хөрс устай бас одоо зөв биш байсан нь бол бас хөрс усны дороотл дэлхий дахиндаа бий болчиход байна. Тэгээд ингээ харангуут энэ систем өөрөө жоохон сүнцэн байгаа даа. Тэнгүүт окей бид нар баг хөрсөө дороотуулахгүй өөрсдөө бие даасан байдлаар яаж ферментац хийж болох вэ гэдэг дээр өөрөө түрүүний ярьсан тэр ресурс хязгаарлагдмал байдал гэдэг зүйлийг сет зогсон abundant team одоо mindsetтэй abundant хангалттай ресурс хязгаарлагдмал бишээ ресурс хязгааргүй юм а яаж хязгааргүй ашиглах вэ гэнгүүт бид нар атмосферт байгаа эсвэл дэлхийн хаач ашиглаж болдог юм а ашиглаад биотехнологи ашиглаад тэгээд тэр бүхний үйлдвэрлэлчий бие даасан байдлаар. Тэгэнгუთ тэр технологи хөгжихэд personalized одоо бодис солилцооны үр дүнг, үр нөлөөг гаргах хөгжүүлэлт хэрэгтэй байна. Тэрийг хийгээд тэргүүлээ явж байгаа нь манай Biotics гэх компани. Тэгэнгუთ бодис солилцоонд хүний хоол хүнсээр нь яаж өөрөөр нь эрүүл байх уу гэдэг дээр яг молекулын түвшинд ажиллаад явж байгаа манай баг. Тэгээд тэрний ард хүний суур нөгөө non communicable disease буюу чихрийн шиж зарим хавдрууд өрөвсөл төвчнүүдийн framework-ыг одоо манай судалгаа цаанаа гаргачаад тэрэнд яг нөгөө gut барьер нэвтрээд байгаа бодисууд маань яаж нөлөөлөх нь бид нар хаана оновчл хийж тухайн хүнээсээ бас assessment авч байгаа энэ хүн ямар амьдралын маягтай вэ яаж хоол идэх үү тэгвэл энэ дринкэн дээрээ одоо манай мөрөөдлийн девайс бол өглөө болгон би нэг аягандаа өөртөө зориулсан йогуртаа хийгээд авна тэрэнд нь Biotics орсон тэр нь миний өөрийн бодис солилцоонд таарсан тэгээд тэр төвшний юмд хүрээд ирэнгүүт би өөрөө хоол хүнсийн хамаг юмараа бие даасан тэгээд ирэх мэдлэлт одоо эрхчлөлтөй байглаас өнөхгүй байх тэр одоо зүйлийг л хийх гэдэг юм бүр суурайсан. Тэгэхээр энэ чинь нөгөө дандаа ингээд нэг салбарын бүр бүхлээр нь disrupt хийчихсэн муухай амбицтай төслүүд явж байгаа. Тэнгуут за навчт ногоо хоол хүнсээр хязгаарлаг мах чинь миний яриагаар бол уураг болоо явчихсан шүү дээ. Амин хүчил бүгд адилхан гэсэн. Тэгэхээр ми уураг өгтс нүрс усыг яаж өдөө аж ахуйгаас хамааралгүйгээр хувь хүн хэрэглэх үү? Тэрэнд биотехнологи оролцсон. Тэнгуут түрүүнийх шиг одоо 3D printed одоо burger meat хамаг юм хийдэг болцсон. Одоо галтгоо гэдэг юм одоо 3D printed тэгээ print хийхдээ нөгөө 3D printer-ийн үзүүр дээр нэг юм үзүүр байдаг шүү дээ ингээд гардаг. Тэр үзүүр дээрээ лазертай. Тэгээд тэр food ingredient-ийг print хийж явахдаа болгодог. Өндөр температураар гэх болцсон хоол гараад ирнэ. Тэгээ тийм технологиуд энэ төр гараад ирсэн. Бүр аль хэдийн гараад ирсэн юм. Гарцсан явж байгаа. Тэр хөгжүүлэлт нь явж байгаа шүү. Тийм тэрнээс яг хэрэглээнд нэвтрэг байгаа. Тэгээ би чинь дандаа нөгөө артикл уншдаг болохоор дөнгөж шинэ артиклүүд юу гарцсан байна дандаа л нөгөө академик салбараар явцсан болохоор энэ салбарын хөгжил хаана одоо ингээ яг явж байна. Юу юм бэ те мэдээд байгаа байхгүй. 3D print шиг тийм боксын дотор шууд одоо ирээдүйд хоол гардаг болцсон хоол тийм гарна. Хэрвээ яг тэр принтер хийх ажиллагаа чинь бас жоохон юм мяа байгаа. Тэнгуут 3D printer чинь нэг physical юмар юм шахаж гаргадаг шүү дээ. Тийм биш. Light castingтэй. Буюу гэрлэр print хийдэг. Тэгэхээр юм шахдаг юм хөдлөхгүй. Явандаа ингээд гэрлэр cast хийж зүгээр ингээд одоо нөгөө нэг юм Star Trek дээр нэг юм товч дарсан чинь юм хайрцаг дөрвөлжин юм дотор хоол гараад ирдэ. Тэрэн шиг юм болох гэдэг байгаа байхгүй явандаа. Тэр юу анхны тэр түүхийд нь хаанаас гарч ирэх юм? Түүхийдийн яг нөгөө ферментац суурьтай молекулуудыг өгнө гэсэн. Өгөх юм байна. Өгнө гэсэн. Тэгэхээр бид нарт харагдахгүй юм байна. Харагдана. Жохон паудрууд л харагдана. Ер нь бол паудрууд харагдана. Тэр нэг refill хийчихдэг. Тэр refill хийхдээ тэр refill хийх юунуудыг хүн өөрөө амар удаанаар ингээд нэг удаагаар refill хийчих болно. Тэгээ тэр refill хийж байгаа процесс бүх юмаа ингээд маш transparent-аар цаашаага ийм юм дотор ийм юм ороод ирнэ гэдэг. За маш сонирхолтой. Одоо зөв юу вэ? Паудрууд харагдана. Тэнгүүд так гэл бүргэр харагдах юм уу тий. Ер нь бол ирээдүйд ч үгтэй яг одоо саяны зүүн дөнгөж нөгөө гэрэл ашигласан printing технологийн нөгөө юм нэг жоохон гачи хэлбэртэй нэг юм би нэг артикл харж ирсэн ингээд нэг thinking гэсэн хөшөө өгдөө шүү дээ нэг ингээд суудсан юм бодож байгаа. Тэр хөшөөсөг юм гэрэл ашиглаж бид нэр print хийсэн байхгүй.
Тэгсэн чинь яг ер нь бол харагдчихсэн. Нэг team casting технологи гэж. Тэгээ буцаад ороход нөгөө 3 input дээр хүнсэн дээр нь явж исэн. Агаараа бид нэр шийдэх гэдэг нь хүнс рүү бас орцсон төлөвлөсөн явж байгаа. Тасралтгүй явна. Тэгээ тэрэн дээр болохоор гоё юм biotech орж ирж байгаа. Дээрээс нь миний навчт ногоо нөгөө хүлэмж хийжсэн экспертизүүд бид нар бас нөгөө одоо гэртээ нэг ногоо ургуулдаг төхөөрөмжүүд байдгийн commercial. Тэд нэр маш үр ашиггүй байдаг байхгүй. Одоо тэр төхөөрөмжийг би худалдаж аваад нэг 10 летус ургуулад авч идэх. Тэгээ тэр төхөөрөмжийн үн тэгээд иргэн төлөгдөх нөгөө экономи бодонгууд тэр төхөөрөмжийг авснаас зүгээр дэлгүүрээс ногоо аваад эцэцэн ашигтай байдаг байхгүй. Тэр төхөөрөмжүүд ч одоо бидний календар гардаг нөгөө нэг юм урт нэг тийм лангуу шиг юм дээр ингээд тавиал. Тэгэхээр бидний халаасанд байгаа тэр салбарт байгаа технологи одоо бид нар тэрийг түр унтуулсан байгаа тэр төслөө тэрэн дотор байгаа патент бол гэр бүл тасралтгүйгээр хангалттай ногоо ургуулж идэх. Economy wise тооцоог нь хийцэн тэгж ургуулах боломжтой төхөөрөмжийн хөгжүүлэлт патент биднэрт байгаа. Гэхдээ цаг нь болоог учраас ингэ байж байгаа. Тэгэнгუთ за навч ногоо хүнс олчт юм уург өөх тас нүүрс бас бусад тэр юмнуудаа авахд нөгөө өөр ферментацийн технологи refill хийгээд ирчихнэ. Одоохондоо яг юм маш жижиг орчинд нөгөө агаараас юм яадаг технологид нь хөгжөөг учраас одоохондоо powder-ын зөөдөг маягаар ч юм уу. Тэгэд энэ экосистемийг нь л бий болгох тэр чиг баримжаанд харагдсан учраас тэрнүүд рүү орох марж байгаа. Тэрэн дээр хамгийн гоё юм миний яг төсөөлдөг юм нь юу гэхээр маш олон замыг туулаад ирээл нөгөө мах бэлтгэл, ногоо бэлтгэл ингээ явдаг кичен, ирээдүйн кичен бидний төсөөлдөг шиг кичен биш болно. Тогооч гэдэг мэргэжил байхгүй юм бол байхгүй. Тогооч баг яг тийм тэрэн дээр бас нэг амар гоё компани тогооч юунд хэрэг болдог вэ гэхээр нөгөө амар гоё Michelin Star тогоочуд хүртэл 3D printing-ээр хоол хийдэг болсон. Нөгөө гоё тавглал. За тэр тавглалтын хаяа амт амар чухал. Тэгтэл амтан дээр хүртэл тоглолт хийдэг. Хүссэн амтыг гаргаж ирдэг ингредиентүүдийг хүний биед хоргуугаар маш гоё бодисуудаар хийцэн тийм хийх амт үнэрийн дэлхийн амт үнэрийг базын гэсэн тийм компани байгаа байхгүй. Живадан гэдэг Живадан гэж Швейцар төвтэй, Сwitzerland төвтэй, Сингапур энтер салбартай. Живадан гэдэг маш том компани. Үнэртний нэгдлүүдийн фрагрансуудыг шууд бас үйлдвэрлэлээ гаргацдаг. Тэгээд яагаад тэгэхээр нөгөө ирээдүйн технологиуд ч одоо нэг жоохон үнэрийн бодис гаргаж авахын тулд мангар хэдэн тонн сафрон, хэдэн тонн цэцгийг ингэж дистил хийх чинь өөрөө бас байгаль дэлгэх болчихж байгаа. Одоо зарим хүнсний салбарын тэр одоо какао, шоколадыг хүртэл ямар ч какао үнийг үр тарихгүйгээр шоколад хийчихэж байгаа. Одоо өөр кофе байна. Кофег ямар ч кофе тариалахгүйгээр кофег бүр ямар ч одоо кофений дегустац хийдэг хүн ялахгүйгээр кофе гаргаж ирж болж байгаа. Гэх мэтчлэн бидний хүнснүүд өргөн хэрэглээний хүнснүүд нэг нэгээрээ паудер болоод байгаа байхгүй. Хувьсаад явчихж байгаа. Ер нь бол манай салбарт. Хүнсний салбар юм а би гайгүй мэдээд байгаа. За тэгээд хоёр юм болоо. Тэгээд кичен руугаа буцаад ороход энийг хилчүүл бас хүмүүс сонирхолтой байна. Кичен тэгэхээр ирээдүйд бидний хардаг нөгөө гамбанцтай хөргөчтэй юм баг байхаа болоо. Гэхдээ нэг орон зай эзэлсэн юм байна. Гэхдээ тэр нь өөрөө хөдөө аж ахуйгаас хамааралгүй нэгдсэн ерөнхий луун, нэгдсэн ерөнхий төмс, нэгдсэн ерөнхий вагюг байхгүй учраас нэгдсэн тийм үнэ байхгүй учраас бүхэн personalized болсон учраас ирээдүйд kitchen өөрөө personalized болох гэдэг. Kitchen хийжээч ерөнхий нөгөө соц үеих шиг ийм бүгдэд цөөрөн өгдөг юм байха болчихно. Хүн болгонд юм хийж чадах боломжтой тийм хөгжсөн түвшин юм байна. Гэр бүлийнхаа хүмүүсийн дата нь ингэ байж идэг. За энэ камера одоо kitchen-д ороод ирлээ. Камера маргааш фитнес хийх бол өнөөдөр өглөөнийх нь усанд жоохон электролиттэй жели нөгөө юунд нь снакнд нь өгч. Тийм жели. Гэхдээ желигээ чи желатинтай авмаар байна уу? Карагинэнтэй авмаар байна уу гэх нэгэ сольчих юм. Тийм боломжтой болох нь. Тэгэнгუთ хүнс өөрөө эрхчлөө хүнд орлоход нь байгаль дээлтэй болчихно. Хүнд эрхчлөө олгочих юм. Буюу би өөрийнхөө зөвхөн надад харах юмаа би хэрэглэх хэсгээ би мэдэхгүй байгаа нь би өнөөдөр хүмүүс эрхчлөөг байна гэж хэлэх гээд байгаа байхгүй. Одоо тэгтээ наач нэг ийм дата хэрэгтэй юм шүү те. Ашаа нэг ийм одоо хэсэг байх хэрэгтэй болчих гээд шүү дээ. Миний биеийг намайг ингээ бүр тэр чигт нь мэдхийн тулд нэг процесс хэрэгтэй шүү дээ. Тэр нэг кичнээс хамааралгүй юм байна. Одоо тийм чиний бизнесээс хамааралгүй нэг шинжилгээний хэсэг байх нь шүү дээ. Яа, чи миний нууц бизнесийг гаргаад шүү дээ. Тэр яг яаж явах юм бэ? Наач яг чи ямар амар юм бэ? За асууц одоо бичигдсэн учраас яри да. Энэ би тусдаа эн чинь яг цэвэр нөгөө чи IT tech энэ яг assessment-ийн хүнсний хүний эрүүл мэндийн assessment-ийн түүл хэрэг болчихж байгаа яг зөв. Тэгэнгუთ би яаж personalized тэр хүнс болон lifestyle-ийн датагаа мэдэх хэрэгцээ гарчингууд хүнд түүл хэрэгтэй болчихно. Тэр нь өөрөө би ирээдүйд нэг юм супер апп-ын дотор орчиж болдог. Тэгээд өөр олон юмд хэрэглэгдэж болдог. Миний өөрийн бодисын солилцооны digital twin-ийг гаргаад ирчих тийм assessment-тэй. Миний өөрийн AI agent болж байгаа. Гэхдээ би тэр өөрийнхөө датаг хүнд ашиглуулах нь тэр одоо би мэдээж тэр түүлийг хөгжүүлж байгаа ч гэсэн тэр ашиглалтаа тэр хүн өөрөө эзэмших хэрэгтэй. Ягаад гэхээр эн чинь өөрөө маш үнцэнтэй. Тэр хүний маш чухал дата. Тэрийг ийм компанид зарж болохгүй байхгүй. Тэгэхээр энэ экосистем маань өөрөө яалтчгүй Web3 Davos өөртэй
Web3 технологи шаардаад эхэлж байгаа. Блокчейн сүр орж ирэхээс өөр аргагүй болчихж байгаа. Тэгээ тийм болохоор жоохон ингээд хойшлуулад тэгээ бас гадагшаа явж явахдаа тэрийг хөгжүүлэх гэж бодоод байгаа. Үнэхээр хол сонсож энэ бол маркет тийм. Харин тийм бэлэн болох чанга нөхцөл нь хизээвэ гэдэг чинь тийм. Мэдээж early adopters ямар ч маркет төр байгаа. Тэд нэр угаас ийм юм хүсэж байгаа. Яг тэгэхээр би яг өөрөө ийм юм хүсдэг юм байхгүй. Энэ шиг маш завгүй, маш хурдтай үр дүнг авч би бүр заримдаа ингээд хоол хийж итгэхэр ингээ хоолыг чи ингээ зажилж мажлаад газ нэг юм найруулга уучмаар байдаг байхгүй заримдаа юм авахын тулд тэнгууд ингээ яа хоол идэх чи ямар их цаг үрд юм бэ би тэгтээ эзэж чааш ингээ харж байгаагүй юм байна нэрээ хийж мэйгээд яг л ингээл одоо ингээл байх ёстой зүйл юм шиг те нэг хүний өглөө бас л ингээл бусад хүмүүс бүгд л ингээл кофе чанагчинд ингээл кофего чанаал ингээл ууж штэ те тэр нь тэгэл нэг өөрөөс нь 20-30 минут ингээл авч जैन те тэгэл яг л тех ёстой юм шиг гэж боддог байсан чи бараг тэр нь стресстэй байсан штэ те гайхам цаг үрээд байгаа байхгүй тэгээ дээрээс нь personalized биш надаа яах хэсэг нь мэдгүй гэхдээ энэ бүх юм шууд ингээл пар гээл саяных шиг болчихгүй маш бага багаар ингээ өөрчлөлт ирнэ generation after generation ингээл одоогоос бага багаар ингээ resource powder болол эхэлж байна гэдэг шиг те тэгэнгүүт одоо ерөн зөө чиний санитар шинжилгээ гэсэн дээр одоо ер нь хүн ер нь за би тэр заавал тийм ээ next level технологи ашиглахгүйгээр хүн ер нь өөрийнхөө бие ингээ бүх одоо чиний тэр нөгөө нэг ярьсан gut blood юу лээ barrier тэрийг хүртэл ингээд мэдээд би ийм хүн юм байна гэдэг боломжтой болсон. Ялгцсанаасаа дээж өгөөд явуулдаг microbiome мэдэж болдог тийм стартапууд гадаад бол байгаа. Одоо тэгэхээр би ерөөсөө яг хэрэг хүсвэл механикаар ч хамаагүй би одоо байгаа технологийнхаа хүрээнд болно. Өөрийнхөө бүх датаг ингээд гаргаж ирж болно. Яг тэрнээс бид нэр эхлэх гэж байгаа. Гэхдээ энэ хөгжүүлэлтийг бүр маш удаанаар энэ хийж байгаа юмныхаа хараар ингээд маш улс уртаар хөгжүүлээ явж байгаа. Тэгээ явж би ч одоо биотехнологич мөртлөө явж IT технологийн бизнес хийх хэрэгцээ бүр ингээ гарч байгаа байхгүй. Гэхдээ энэний дата нөгөө явж манай яг нарийн салбарын нөгөө gut blood barrier дотор тэр non communicable disease-үүд төрүүлсэнчлэн Homo sapiens-ийн түвшинд бид нэр адилхан эсийн одоо механизмуудтай, адилхан эстэй, адилхан генетик код. Тэгэнгүүт тэрний түвшинд механизмууд адилхан байхгүй юу? Homo sapiens бол. Тэгэнгүүт тэр ялгаатай байгаа нь gut байдаг. Тэр хоёрын хооронд нэг universal механизм, нэг ялгаатай байдал хоёрын дунд тоглолт хийж өгч байгаа. Тэр молекулын түвшинд одоо assess хийгээд, дээрээс нь амьдралын маягийг assess хийгээд, тэгээд personalization хийж болох тэр төлийг хөгжүүлэх бүрэн боломжтой болчихж байгаа байхгүй. Тэгээ энэ түвшиндөө одоогоор яг AI маш гоё хөгжиж байна. Тэгээд AI-тайгаа найзлаад хөгжүүлэлтүүд хийгээ явж байгаа. Нэлийн бас боломжийн precision гаргаж ирэхээр assessment tool гарч иж байгаа. Хэрвээ энэ амжилттай болох юм бол одоо стартап хүний хэрэглээ орчин бүх юмар энэ ингээ гараад ирэх юм бол энэ өөрөө бас салбарыг үнэхээр өөрчлөх. Одоо хүний эрүүл мэнд даатгалын салбар, хоол хүнс сонголтын дээр зүгээр consumer goods лангуун дээр байгаа бараа бүтээгдэхүүний сонголтын дээр хүртэл надад suggest юм. Тэгэнгუთ энэ түүлний бизнес маань өөрөө хоёр талаас орлого олж болох гэдэг ч юм уу цаашаа нэлээд нарийн юм болж хөгжих боломжтой. Credit score гэдэг шиг миний биеийн score гарч ирэх нь шүү дээ. Тэгэл за энэ хүний одоо амьдралын хэм маяг хоолонд гэдгийг бүх датаг нь баг банк зээл өгөхдөө хүртэл чиний тэр скорыг ашиглах. Йоо. Гэтэ тэр нь өөрөө яг биотехнологийн биохимийн бодисын солилцооны түвшний юм дататай холбогдчихж байгаа болохоор яалтчгүй биолог өнцгөөс орсон ийм ажил болчиход байгаа байхгүй. Цэвэр IT технологи биш болчиход байгаа. Йоо, юу ч сонсож байгаа. Саяны хоёр юм нөгөө гурав дахь нь 3 input байгаа гэсэн шүү дээ. Гурав дахь нь болохоор мэдээлэл мэдлэг. Тэгээ яг үндэ миний нөгөө мөрөөдлийн төсөл болохоор нэг 9 minds гэдэг нэртэй нэг төсөл байсан. Одоо ч зүрхний ард ингэ явж идэг. Тэгээ тэр маань болохоор яах гэдэг нь гэхээр эцээст хүмүүсийн хэрэгцээ хоол хүнс орчин байлаа. Тэнгүүт бусд нь одоо мэдээлэл, контент одоо ганц хэрэгцээ бол ерөөс контент л болсон өндөрлөлт. Тэгэнгүүт тэр контент өөрөө ирээдүйд миний лав харж байгаагаар баг энэ аж үйлдвэрийн хувьсгалын энэ хөгжлүүд явсаар байгаад баг хүмүүсийн хэрэгцээ контент руу очиод бусд нь баг хураагдаад ер нь бол оптимал түвшинд ирэнгүүт контентны хэрэгцээ өөрөө нөгөө бүтээлч байдлаас ганц хэрэгцээ болчих гээд байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрэн дээр тоглолт хийх гэхээр бидний эдийн засаг socio-economic модель хүртэл одоогийнхоор ажиллах боломжгүй болчиход байгаа. Тэгмүүд бид нэр шинжлэгдээд манай одоо нийгмийн бүтэц хүртэл одоо social democratic юм шал өөр юм болох гэдэг. Яагаад тэгэхээр бидний хувь нэмэр өөрөө хүн болгон ялгаатай байдалтай. Хүн болгон мэдлэг бүтээлч байдал нь ялгаатай. Нүг тэр ялгаатай байдлаараа нийгэмдээ хувь нэмэр оруулж байгаа контент гаргаж байгаа. Ялгаатай байдлаараа бусдаа хувь нэмэр оруулах юм а. Төрөний personalized tool маань өөрөө боловсролын салбарт гээ цаашаа өөр юмнууд руу суур тавигдаж явах боломжтой учраас энэ нь өөрөө хүнийг өөрийнхөө онцлог байдлаар бусдад туслах тэр орон зай гаргаж ирэх гэдэг гэсэн үг. Өөрөө мэдлэг мэдээллээрээ бүр ингээд яг оршоод тэгэхэд нь бүр AI бий бол яг хүнийг ингээд задлж өөрөө personalized мэдээлэл мэдлэг контент авч тодорхой зорилт тавьчаад тодорхой baseline-аасаа хөгжлөө тэр хүргийг гэхэд тэр нь туслах юм бол маш personalize-аар туслах юм бол AI явахгүй.
AI ороод ирсэн. Тэгэнгუут тэр нөгөө information input тэр нөгөө 9 months гэдэг төсөл маань олон салбар дундын мэдлгүүдийг яаж цэгцтэй ил тод интеграцчлах уу? Тэгжиж хүн төрөлхтөн бид нэр одоо энд нэг одоо нөхөр насаараа 50 жил судалгаа хийсэн байгаа гэдэг тэр хэрэглээ нь одоо нэг Танзани улсын нөхөрт хөрсөн дээр хэрэгтэй байлаа гэхэд тэр хоёр мэдхгүйгээр холбогдохгүй ресурсоо ингэж дэлхийн ресурс бидний ресурс дундих гэж үзэх юм бол угаасаа дундих л та бид нэг дэлхий те. Гэтэл энэ ресурсууд ингээд тарамдаа тэр хооронд дэлхийн маань сүнчих гээд ингээд яваад байгаа нөхцөлийг бид нэр ингэж үр дүн value create хийх integrated platform бий болсноороо ирээдүйд хангах боломжтой болж байгаа. Тэгмүүд тэрний гол үндсэн currency нь өөрөө явж хүнээс гарах контент одоо болох гэдэг байгаа байхгүй. Ирээдүйд хүмүүсийн ялгаатай бүтээлч байдал нь илэрх. Тэгээ энэ гурван input дээр л ажиллах гад үзээд байгаа юм ер нь. Ер нь баг ингээ сая зүгээр яхаа чиний ярианаас ингээ сонсон чи ирээдүйд хүний хэрэгцээ зөвхөн контент болно гэсэн чи баг нэг улс төр мөстрүүд баг гарах чага гişүүд мшүүд чи би баг ийм контент хийнэ гэж гарч мардаг болох шүү. Харин тэр улс төр бүр маш сонирхолтой болно. Би бол тэрний нөгөө экспертиз байхгүй болохоор би одоо гайхаад идэв. Улс төр гэдэг энэ ерөнхий сэдв маань өөрөө маш жоохон инээдтэй юм болох гэдэг. Ер нь баг хэрэг байна уу удаал болох гэдэг. Яа тэгэхээр дундын бид нийгэм өөрөө консенсуст хүрдэг тэр систем хэрвээ ил тодор ийм платформ бүрдчихвэл дундын консенсуст хүрдэг систем бий болох гэдэг байхгүй. Одоо монголчуудын ялгаатай байдал дэлхийд юу юм гэдэг дээр салбарын эрдэмтэд өөрөө өөрсдийнхөө ширээн дээр гаргаж тавих юмаа гаргаад тавьчингууд бид нар ч ерөөсөө энэ юм байна штэ гэдгийг нэг хөтөлбөргүйгээр гаргаж ирээд тухайн цаг үедээ тэгээд цаашаага хөгжөөд явах одоо нэг байран дээр ирэхгүй л болох гэдэг нь л гэх гэдэг нь л да өндөрлөгтөн. За. Хойлоо бол одоо сая үнэхээр яг өөрсдийнхөө нөгөө нэг юм пашнаар ингээд яг тэгэхээр карманд байгаа юм хаад гаргаад ирсэн ш. Нөө зүгээр эйриг biotix яриад яваа гэсэн чинь тэгсэн яг ингээд одоо чиний яриан төртөл түрүү ингээд гарсан заяа. Одоо ингээд наах чи ингээд чам шиг бас ингээд амар олон пашнт ингээд ирээдүг хараад ингээд өөрийнхөө бүр ингээд амьдралын зорилгыг ингээд холбоод тэр чиглэлээр ингээд бизнес ингээд бодц явж байгаа хүмүүс шүү дээ. Тэнгүү чи дунд нэг юм ярьсан шүү дээ. Монопол болцсон ингээд одоо ингээд хөдөө аж ахуйн салбар. Одоо тэгээд хоёулынгийнх нь одоо энэ эритэй холбоотой ингээд энэ агаар цэвэршүүлэгчийн салбар хүртэл те. Монголын зах зээл дээр хятад агаар цэвэршүүлэгч нь баг илүү хамаагүй хямдтай тэр дийлхэргүй юм шиг те. Хэзээ ч дийлхэргүй юм шиг те. Тэр чаленжууд чамд одоо ингээд энэ стартапуудаа хийгээд явахад хэр мэдрэгдэж байна. Тэгээ хэр чи зүгээр ингээд энийг одоо давн гарах итгэл чамд байна. Би тэр уламжлалт аргаар өрсөлдөөд уламжлалт одоо корпорэт нөхцөл дээр өрсөлдөж угаасаа утгагүй боломжгүй стартап учраас тэгэнгუთ ганц арга байгаа. Тэр нь хэрэглэгчтэйгээ наалт маш ойр байх. Тэгээд одоо хийж байгаа зүйлс маань ийм шүү. Хэрвээ чамд адилхан үнцэн байгаа бол энийг хэрэглэчихэ гэдэг тийм л арга байгаа. Өнөөдөр дэлхийд Монголын чиглэлгүй бүх зах зээл дээр энэ адилхан харагдаж байгаа. Direct to customer гэдэг одоо нэг модель гараад ирсэн D2C гэдэг. Тэнгүүд B2B2C ми дамжих хэрэгцээ байхгүй. Зүгээр тэр бол төр зургийн зүйл. Одоо дөнгөж B2B юм хийж байгаа бол consumer хүрэхтлээ хэрвээ branding хийж flagship бүтээгдэхүүн гаргаж чадахгүй бол B2B2C явдаг ч юм уу. Тэгж байгаа яванда B2 direct to customer болох нь өөрөө middleman гэдэг юм өөрөөсөө маш утгагүй болох гэдэг байгаа байхгүй. Цаг хугацаа хөгжил явахын хэрээр. Тэнгүүд бидний өрсөлдөх чиг баримжаа юу вэ гэхээр бид нар юу хийж байгаагаа тунхаглаж зарлана. Тунхаглаж зарлахтайгаа зэрэгцээ яг зарласан юм а хийнгээ бид нар тэр нөгөө үр дүн юм а батлаад тэгээд тэр нөгөө корпоративтай одоо харьцахгүй гэх юм уу. Тэгээд эцсийн хэрэглэгчд л одоо хаан шүү дээ. Одоо хаан гэх нь цаашийн зүгээр хэрэглэгч бол хэрэглэгчтэй. Хаан гэдэг чинь амар сонио ойлголттой. Зүгээр хэрэглэгч бол хэрэглэгч хэрвээ юм хэрэглээгээрээ өөрөө сайхан зүйлд контрибьют хийнгээ өөрөө тэр утга учирыг мэдэрч ивэл тэр чинь гоё болоод ирчихэж байгаа. Тэгэл цаашаага явна л гэж бодоод байна л та. Зөвхөн Монголын маркет гэлтгүүгээр. Одоо чи эйриг ингээд сая ингээд өнгөрсөн өглөөс эхлээд ингээд айгу маркетинг ингээ гаргаад туршаад үзлээ шүү дээ. Тэгэхэд хэрэглэгч нар юу яаж хүлээж авч чинь? Чам хэрэглэгч нар айгу туртай нөгөө Монголоос нэг юм Монгол түүхий идтэй юм гаргачаасаа гэдэг тэр айгу нааштай их оромж цангаараа гоё эйри одоо биотикс хоёрыг зүгээр ингээд нэг энгийн товчоор айгу гоё тайлбарлаад өгчөөд эйри фильтр хийж байгаа. Тийм. Эйри бол дотоод орчны агарыг ногоон болгож байгаа. Яагаад тэгэхээр өмнөх хэрэглээ маань ногоон биш байгаль ээлгүй хэрэглээгээр бид нар болохоор хоньны ноос. Тийм, хоньны ноос. Хоньны ноосоос гаргаж авч. Хоньны ноос болон тийм, хоньны ноосыг ашиглаж байгаа. Үндсэн түүхийд нь дийлэнх нь гэсэн үг. Тийм. Biotix-ийн хувьд үндсэн гол одоо энэ бүх ажлыг хийх нөгөө гол баатар маань манай Монгол айрагнаас ялгсан бактери байна. Тийм. Тэр энэ миний судалгааны ажил л та. Тэгээ тэр бактериараа ашиглаад
өөр түүхийд дээр буюу шар буурцагны сүүн дээр fermentation буюу нөгөө яриад байгаа процесс явуулаад тэнгуут нөгөө гой гой жижиг нөгөө gut barrier-ыг нэвтэлж гардаг үн цэнтэй бодисууд чинь ийм олон төрлөөрөө гарч ирсэн. Датанууд байгаа. Бид нар одоо бүтээгдэхүүнийхээ дозыг тодорхойлоод тэр тодорхойлсон дозоор ямар бүтээгдэхүүнд юу орох уу гэдгийг олоод явж байгаа. Тэнгуут энэ бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож гарч ирэх шатн дээр цаашаага зөндөө олон бизнес модельээр хөгжих боломжтой гэсэн үг. Би тэгээд ингээ сая яг чиний ингээ ярьсан юмудаас ингээ харсч би ингээ энэ асуултуудыг ингээ одоо харахад бол амар тэнэг юмнууд бэлтгэсэн байгаа байхгүй. Ингүүд яг одоо зүгээр ингээ хоёлаа энэ асуултуудыг баг болий заяа. Монголын хөрөнгө оруулагчтай хувьд одоо чиний ингээ ийм deep tech ийм айдиануудыг юу хэр ойлгож хөрөнгө оруулахад бэлэн байна. Тэрэн дээр тийм чаленж байна уу? Санаа алдал шууд тийм юм. Тийм монголчин би тэгээд одоо л сайжирч байгаа л гэж бодож байна. Хэрвээ 3 4 жилийн өмнө асуусан бол нэлээд муу би бол оноодгоор тавьбал 5-аас 1 2 2 гэх бол одоо нэг 3 3-аас 4 рүү хазаажиж магадгүй. Ягаад тэгэхээр ойр тойрноос манд бидний эерэг ойлгоод энжил хөрөнгө оруулалт хийсэн хүн байна. Бас Монголоос манай Bioethics дээр хөв хүн хөрөнгө оруулалт хийсэн хүн байна. Ах хүү байна. Манай эерэг дээр манай энэ жил инвестор бас нэг ихч байна. Гэх мэтчлэн хүмүүс яг ингээд үн цэнийг ойлгоод бас фаундерт нь итгээд ингээд цаашаага фаундеруудад нь итгээд яваасаа гэж бодож байгаа нь бол мэдээж бодит энэ одоо энэс нэг гараад ирсэн учраас энэ гой сайжрах чиг хандлага байна гэж харж байгаа. Гэхдээ одоо VC-нүүд ч юм уу том одоо VC гэдэг ойлголт өөрөө venture capital-ууд маань өөрсдөө угаасаа л ер нь бол мөнгө хийгээл exit хийх тийм механизм баггүй. Дэлхийд даяараа угаасаа классик. Тэгэнгүүт тэр модельоор энэ шал өөр бизнес модельтэй энэ нөгөө индастригийн groundbreaking disrupt хийгээд өөрчлөөд тэгээд шударгаар хэрэглэгч манай компани хэрэглэгч дэлхийгээд бид гурав зэрэгцэж сууж байгаа бизнес хийх гээд байгаа байхгүй баг нэг талдаа гарчаад чи өөрөө монополлох гэдэг шүү дээ арга шүү тий. Үгүй би болохгүй. Одоо бид гурав хамтаараа монополлох гэдэг гэсэн үг. Яг бид гурав тэнцүү нэг талд гарч суух гэх. Тэгэнгუთ нөгөө одоо financial organization-ууд яадаг вэ гэхээр хуучнаар хэрэглэгч хамгийн доор ингээд нэлээд монжуулна. Баахан ингэж нэг юм одоо нэг технологи гаргаж авсан бол тэрний хамаг патентыг өөрөө эзэмшээд ингээд transparent байгаа хамтдаа хөгжүүлээд ингээд явах биш. Одоо тэрийг эзэмшээд тэрний мэдхгүй хүнийг далимдуулж мэдээлэлээ нууцлж хагаад монжих гэдэг бол ингээд уламжлалт бизнес модель. Тэгээ тэр моделийг тодорхой хугацаанд их маржин хүртэх дээр нь мөнгөө хийж ихсгэж авъя гэдэг тэр механизм өөрөө уламжлалт VC-нүүд дээр их хвшлэн ашиглагддаг. Ялангуяа тренд үүсэж байгаа одоо AI-ийн хөөсрлүүд дээр сонин кейсүүд болсон. Одоо тэр энтхэгийн ямар нэртэй компани лээ амар AI хийцэн гэсэн чи цаана бахан хүмүүс хариулаа бичээд идэг фейлцдэг тий. Тэрэн шиг тэр бούμийг ашиглаж нөгөө financialization гэдэг үг байдаг л та. Зүгээр мөнгөөр мөнгө хийх. Тэр ямар ч бодит value нийгэмд авчрахгүй. Төр зургийн ч батгай value авчрахгүй. Гэтэл бид нэр төр зургийн биш мөнхийн аль болох одоо 2050 он гэхэд дэлхийс тэр төвшөнд ирэхэд бид нэр үнэхээр тэрний эсрэг үйл хөдлөл авцсан хэрэглэгчтэйгээ дэлхийтэйгээ нэг тал болцсон ийм бизнесүүд өөр төрлийн бизнес хийж байгаа шүү гэдгээ. Тэгэхээр VC дээр бол чам дээр ямар нэгэн хүлээлт бол байхгүй. Одоохондоо Монголд бол байхгүй, дэлхийд бол байгаа. Дэлхийд өөр гой юм VC-нүүд ойлгодог VC-нүүд байдаг. Янз бүрийн өөрсдөө тайлталтай ингээд одоо шудраг одоо VC энч гэж ах шиг баг те зарим нь юм нэг дэлхийгээ ботсон VC янз бүрийн тийм нэг мототой VC-нүүд гарч ирж байгаа. Нөгөө ерөнхий VC зөөр мөнгөтэй тэгээд ингээд нөгөө өгөөж юм харж байгаа авдаг. Тэр VC-нүүд ер нь багасж байгаа шүү. Дэлхийд бол. VC чинь гэхдээ ингээд баг цаана зүгээр л математик юм байлээ шүү дээ. Нэг дунджаар 70 стартапд хөрөнгө оруулах юм бол тэр нь ашгаа тэгээ нөхчнө гэдэг те баг тоо байл шүү дээ. Тэгэнгүүт би нэг подкаст сонсч ирсэн. Пайнконы шагаахын амарчантай хийжсэн подкаст хаа. Тэн дээр яг нэг юм ярьжсэн байхгүй. Монголд ийм залуучууд ингээд цагаа зөв өнгөрөх ингээд газар өрөөсөө алгаа гэдэг. Тэг ингээд мань хүн болохоор ингээд баг сүм бэрий гэж бодож байгаа юм. За. Тэгээд тэр сүм нь болохоор нэг тийм амар яг шишин машин гэхээс идвэтэй зүгээр ингээд нэг юм залуучууд тэндээс ингээд нэг юм ад жаргал олж авдаг. Эсвэл өөрийгөө ингээд амраадаг ч юм уу те. Тэр одоо нэг филингийг нөгж чаддаг. Би ихтэй амар буруу ядаж магадгүй. Филингийг нөгж чаддаг. Тэнгүүд тэр сүмийг барихын тулд яг тэр нөгөө нэг ингээд вижнийг ойлгодог тийм одоо хөрөнгө оруулагч байх хэрэгтэй. Гигэрсэн хүн ч гэдэг тийм баг тийм хүн байх хэрэгтэй гэдэг шиг чиний энэ бизнесүүд дээр хүртэл яг ингээд чиний бүр ингээд вижн ингээд энэ юу эцсийн дүүрэндээ юу болох гэдэг гэдгийг чинь ойлгодог тийм хүн л ер нь чамд яг илүү хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд нөгөө нэг одоо нөгөө нэг ийм юм ярьсан байл ёо нэг ийм яриа амар сонирхолтой санагдсан заяа. Elon Musk яагаад ингээд амжилттай яваад байна гэдгсэн чинь
хүн төрөлхтөө ингээд сүүлийн 10 жилийн ингээд ч юм уу ингээд 20 30 жилийн ингээд харахад ингээд софтверийн төвшөнд л ингээд амар ингээд хөгжлүүд ингээд ирсэн. Дид бүтцийн төвшөнд ерөөсөө хөгжлүүд ирээгүй. Тэгээ бид баг 1900 хэдэн оны үед ашиглаж байгаа онгоцоор одоо нисээд байгаа юм тий. Хэдэн оны үед нээж илрүүлсэн замаараа одоо яваад байгаа гэдэг ч юм уу тий. Тэнгүүд Elon Musk болохоор юм дид бүтцүүдийг ингээд шууд өөрчлөх үзсэн юм инновашнууд айгүйх ингэж хийх гэж үзээд байгаа. Тэнгүүд чиний бас одоогийн энэ ID над бас ялсан. Дид бүтцөөр тэр замыг паthыг шал өөрөөр хийх гэж байгаа. Гэтэ өөрөөр хийхдээ Elon Musk-аас ялгаатай нь бизнес моделийн хувьд хүртэл ялгаатай. Яа тэгэхээр Web3 суурьтай ил тод одоо хэрэглэгч дэлхий байгаль ээж хэрэглэгч компани 3 гараараа барилцаа гурлаа equal шүү гэдээ явж байгаа. Тэрнээс Elon Musk бол яг адилхан мэдээж дид бүтцийг өөрчилж байгаа гэдгээр инновацлог хэрэгтэй боловч бизнес моделийн хувьд мөн л адилхан уламжлалт нөгөө мөнгөө дагаж явж байгаа хүн л гэж би харна. Яа тэгэхээр одоо Trump юу гэдэг трендүүдийг алддаггүй. Тэрийг мэдээж би буруутгах гэж байгаа юм биш. Угаасаа бизнес тийм нөхцөлтэй байгаа хүн тэхэн зөв бах. Гэхдээ алстаа бол Elon Musk-ийн алсын араа чинь нөгөө Марс руугаа явчих гээд байгаа шүү дээ. Энийг болохоор эндээ хүн төрөлхтөн Марст амьдарч байгаа юм шиг амьдарч чадвал дэлхий буцаад деваж болох гээд байгаа. Тэгэхээр би цухтах гаагүй хамтаараа дэлхийгээ сайхан болгоод буцаагаад эндээ амьдрах гээд байгаа гэсэн. Одоо чи ингээд одоо зүгээр харуул. Одоо хоёлаа ингээд амар гоё чийл юм хөнгөн асуултууд юм. Одоо чи бизнесээ ер нь өргөжүүлэх гэвэл чиний хамгийн эхлэгцэг аль улс байвал зүгээр гэж ер нь харж байна. Хамгийн одоо чиний энэ бүтээгдэхүүнүүдийг чи ойлгох тэр маркет тэр одоо экосистем нь хаана бүрдсэн байна гэж чи харж байна. Airy дээр бид нар сая бүтээгдэхүүнээ өгжүүлээд Хонконгийн нөгөө Science Park-ийн Ideaton гэдэг accelerator-ийн ихний шатны програмд хамрагдаад тэгээд тэрнээсээ цаашаа өгжүүлэх гэдэг. Яагаад Хонконгод тэгээд тэнцэж болоод болсон юм бэ гэхээр бас мэдээж тэр боломжийг манай нэрээ өмнөх юу маань гаргаж ирсэн. Monja гэдэг тэмцээнд ороход манай бидний нөгөө тэр Monja тэмцээн зохион байгуулсан XCP Partners бол тийм боломж биш үгүй. Тэгээ бид нэр саналаа юугаа өгөөд янгуудаа тэнцээд тэгээд орж байгаа. Тэгээ Хонконг ч өөрөө яг зүүн өмнөд Азтай Хятадтай харилцахтаа одоо тоног төхөөрөмж бидний үйлдвэрлэлийн нөгөө нэг хөгжүүлэлт юм уу маань device машин нөгөө арц зөвшөөрч төхөөрөмжөө бол бид нар угаасаа Монголд үйлдвэрлэх ямарч боломжгүй. Silicon тийм цахим юм уу хийх боломжгүй. Тэгмээ тэр нэртэйгээ одоо харилцахад upper hand-тай байх. Дээрээс нь цаашаагаа тэлэхэд зүүн өмнөд Азийн орнууд хят энтхэг гэх мэтчлэн энэ зах зээлүүд рүү гарахад тэр одоо байршлаа сонгоод явж байгаа тийм. Тэгээ агаар зөвшөөрлөгч төхөөрөмж болон фильтрийн материалаа өөрөө энтхэг Вьетнам тэгээд ер нь Турк буюу тэр энэ зэгүүдийг яагаад сонгож байгаа гэхээр Туркээс цаашаа Европын холбоо ойрхот орнууд энтхгээс бас ойрхот орнууд зүүн өмнөд Аз руу материал үйлдвэрлэх өөр ургамлын файбраар гэдэг үндсэн технологи патент маань явж байгаа учраас бид нэр Монголд яагаад хийж байгаа болж байгаа гэхээр Монголд түүхийд нь байгаа. Бид нар тэгээ Монголд бас хэрэгцээнүүд зөндөө байгаа. Монголоос одоо Төв Аз болон Зүүн Азийн Япон Солонгос руу тэгээд Central Asian орнууд руу тэгээд дээрээс нь Монголд манад mining industry бас mining болон бусад тэр салбарууд маань гүний уурхай гэхэд зөндөө болон фильтр ашигладаг байхгүй. Тэрийг дотоодоосоо байгаль дээлтэй аргаар шийдээд малчтай амжиргааг мэдээж ноос авч л байгаа юм чинь хин нэг малчин тэр ноосыг гаргасан л байж таараа тэр нь үнэн учраас тэгээд явандаа бидний бүтээгдэхүүн өөрөө олон улстай яаж нэршлэн ордог вэ гэхээр байгаль дээлтэй байдаг вэ гэхээр scope 3 emission-ыг боруулдаг гэдэг. Тэр нь юу вэ гэхээр хүн бүтээгдэхүүн хэрэглээд ингээд юм хэрэгжилж эхлэх хүртэл миний аманд ямар нэг юм ирэх хүртэл нэг emission зарцуулсан байгаа. Одоо энерги янз бүрийн пластик. Тэгээ хэрэгжилж дуусаад хаях эсвэл хэрэгжилж авах явцдаа тэр бүтээгдэхүүний зам өөрөө үйлдвэрээс гараад цаашаа явах одоо emission-ыг scope 3-д оруулаад байгаа. Тэгмээ тэрэн дээрээ манах маш бага бүр ингээд явандаа ингээд байхгүй болоод микропластик үсэхгүй багаар ингээд задраад алга болчдөг. Тэгээд бусад бүтээгдэхүүн нь тийм биш салбартаа. Тэр тэргээр шинэлэг байна. Яг хөө зүгээр энэ сонирхолтой байдлаар одоо чам шиг ингээд одоо ингээд хүүхдүүдийн хоёулынхаа подкастыг үзэж байгаа заа одоо ч 10 жилийн дөнгөж өсгөж байгаа ч юм эсвэл яг энэ чиглэлээр ч юм нарийн одоо мэрэгжлийн одоо чиглэлд явъя гэдэг дээр те эсвэл өөрт нь юм ингээд чам шиг бас бодцоо идея ойлаа гэж үү те. Тэнгүүд тэр одоо ингээд патент авах дээр хэр одоо амархан байдий. Хэр энэ патент авах ажил өөрөө цаг зав авдیں۔ Патент авах. Би өөрөө ID-гаа ингээ гоё патентжуулмаар шүү дээ. Чи дөрөвнөөс хойш ингээ патент гэж ярьсан те. Чи одоо өөрийнхөө одоо энэ бүх санааг угаас бүгдийг патентжуулсан баг. Тэнгүүд Монгол компани патент болж байгаа тийм. Компанийн патент болсон баг. Тэнгүүд одоо энэ патент авах чи өөрөө яг хэр зөв явдیں۔ Монголд одоо хэр асуудалгүй байгаад байдیں۔ Зөв шүү дээ. Ер нь нийлэг тийм Монголд патент нөгөө итгэмжлэгийн төлөөлөгчөөр дамжуулаад хийлгэн. Тэгээд тэр нь гол нь патентн дээр юм байна. Патент мэдүүлэх патенттэй болох бол амархан. Гэхдээ ямар төвшний хамгаалттай, ямар төвшний үн цэнтэй патент вэ гэдэг нь тэр патентын
хөгжүүлэлт тэр технологиос л хамаарч байна. Маш жоохон инновацлог юмтай, жоохон ялгаатай нэг юм 10-20% efficiency илүү гэдэг юм бол патент хийж болно. Яг тэгэхээр тэр ялгаагаар шинэлэг болоод болчихвол. Тэгэхээр патент дээр гол юм энэ патент өөрөө яг ground breaking зүйл мөн үү? Тэрийн эсхийг ялгаад өөрөө патентаа хөгжүүлж байгаа тэр төлөөлөгчтэй хамтрах нь зөв. Тэр өөрөө нэлээд судалгаагаа сайн. Одоо би ингээ патентаа бэлэн болгочлоо. За одоо өөр бас нэг юм одоо шүүлтүүр байлаа гэж бодъё. Энэ шүүлтүүрийг ингээ патент дээр apply хийх гэж Монголын оюун эмчийн газар очих واخ тий. Тэгээ оюун эмчийн газар очиод ингээ энэ бүтээгдэхүүн байна. Ингээд оюун эмчийн газар тэрийг дэлхийн ер нь патентын сан бүртгэгдэнэ. Бид нар Монголд мэдүүлсэн огноогоос эхлээд цаашаа дэлхийд бүртгүүлэх бол анхдагч огноо Монгол бүртгүүлсэн. Тэгээ миний энэ idea яг ингээд special байна уугүй юу гэдгийг яаж шалгаж байгаа? Тэр патент оюун эмчийн газар нэггүй шалгах юм уу тий? Тийм шүү дээ. Мөрөөр нь шалгах шүү дээ. Тэгэхээр энэ бас амар олон процесс юм байна тий. Тийм шүү дээ. Патент авах чинь өөрөө тусдаа цаг орно, процесс орно. Туршилт орно, батлна. За одоо чиний нэг евро бүр анх ингээд ихсэн сэрүүг яхад одоо Монголд ер нь шинжлэх ухааны салбар айгүй ингээд дутуу үнэлэгддэг тий. Одоо манай улсын нийт төсвийн одоо 0.01% төрхүү 0.1%. Тийм бага өгдөг баг. Тэгээ дутуу үнэлэгдсэн ийм салбараа. Тэгээ анх чамайг ер нь биотехнологи дээр сурахад яг энэ чиглэлийн мэргэжлүүд ер нь хэр их одоо бэлтгэгдэж гарч ирсэн. Одоо ер нь чи ингээ харахад за одоо би бол ингээд нөгөө хуулиар төссөн болохоор ингээд баг random Facebook дээр нэг хүн ингээд тийм гарч ирэнгүүт ороод харангуут баг хуулийн чиглэл юм байдаг байхгүй тийм. Тэгвэл чи ингээ баг хүний профайл руу ороод харахад биотехнологич гэдэг хүн баг байх боломжгүй л ер нь айгүй цөөхөн л тийм. Яг бостой харьцуулахад цөөхөн гэхдээ байнгын ихсэж байгаа. Ягаад ч юм залуу үе дараагийн генерашнуд мэдээд тах шиг байна. Тэгээд наваг орж ирснээс хойш биотехнологи биохими анги бол хүн нь нэг хаяа нэг юм одоо ковид ч юм уу сонин үеэр өөрчлөгдчихсэн байж магадгүй. Гэхдээ байнгын ихсэж байгаа биохимч болох гэж байгаа хүмүүсийн тоо ихсээд манай хүмүүсийн тэр анги мөн чалаамд хэдэн төгсөж байсан. Манай анги чинь 20 сургууль байсан анх. Гэхдээ 10 хэдүүлээ төгссөн. Магистр шүү дээ. Магистр бол 10 магистр бол цөөхөн шүү дээ. Бүр нарийнсж байгаа нь бол цөөхөн. Магистр докторууд бол цөөхөн. Бакалаврууд бол ихсээр л ягаад цөөхөн болж юм хэрэг гадагшаа иштэшээ хүмүүс сурахаар цааш. Ингээл 10 байна шүү дээ. Гэтэ одоо мөсөөс өөр газар ингээ бэлдэж байгаа юу? Бага. Гэтэ ялгаа нь бол мөс бол хамгийн энэ дундаа нөгөө зөндөө олон нөгөө өгүүл хэвлүүлдэг. Хамгийн нөгөө тийм research суурьтай тал руугаа. Гэтэ мэдээж бүр гадны сургууль шиг мундаг биш ч гэсэн Монголдо хамгийн гайгүй. Тэгээ бусад сургуулиас чиглэсэн юутай. Чиглэсэн одоо биотехнологи хөтөлбөртэй зарим нь үндэсний технологи, зарим нь био ангаах гэдэг ч юм. Ангаахих бол бас л хэрэгцээ нь хязгааргүй шүү дээ. Био ангаах бол нөгөө вакцины ийм антибиотик гэл явуучих шүү дээ. Тийм. Яг хөө зүгээр биотехнологи чи болохоор яг ингээл нэг хоолны тал руугаа ингээл явчих хэвчээ. За муйсаас гадна өөр зүгээр ямар сургуулиуд юу сурах гэж байгаа гэхлээр энэ чиглэлээр ангаах шүтээс муйслах. Ангаах шүтээс муйс гурвал. Тийм. Гэтэ ялгаатай шүү. Бүх хэлбэрүүд нь тийм. Тэгмэд одоо энэ биотехнологийн community Монголд ер нь хэр том юм? За гадаад байгаа хэд мэдийг бүр оруулах л та. За нэг том шүү. Том шүү. Жохон. Нэг 1000 юм уу мэдгүй. Би ерөөсө бодсон шүү дээ. Тоолж молж байгаа юм байна уу? Тийм. За одоо тэгэхээр ихэн Батмөнхийн маань ер нь дараагийн зорилго ер нь юу вэ? За миний мэдхээр л одоо Батмөнхэн сая чивнингийн тэтгэлэг авцсан. Тэгээ англи сурахаар болсон. Тэгээ яг ямар чиглэлээр сурах гэж байна. Одоо чи зүгээр өөрөө түрүү ингээд ярьсан шүү дээ. Чиний 3 дахь хүчин хамгийн том хүчин зүйл бол мэдлэг мэдээлэл гэх тээ. Тэр одоо өөрийнхөө тэр мэдлэг мэдээллийг ер нь одоо дараагийн миний мэдэх ёстой зүйл энэ их шиг байна. Би энэ чиглэлээр явах ёстой гэдэг зүйлийг юу гэж харж байна. Тэгээд тэр чиглэл рүүгээ хийх гэж байгаа зүйлс чи юу вэ? За би тийм одоо энэ сурахаар явахдаа сурж байгаа энэ 1 жилийн хугацааг би ч өөрөө яг гадаадд сурж байгаагүй. Тэр дундаа яг нөгөө бодчихсон яг би Imperial College London сурах гэж байгаа. Тэгээ тэр сургуулаа бүр өмнө нь аплайдаад авч чадаагүй байсан. Тэгээ тэр үедээ ийшээ орчвол сайхан да. Ягаад тэгэхээр тэнд яг одоо манай нөгөө Biotics нөгөө стартапын маань үндсэн тэр суурь ойлголт болох тэр микробын, бактерийн метаболит гэх тэр бодисоор бүр ингээд personalize хийхэд хэрэгтэй тэр бүр онлайн түвшний болон судалгааны ажлыг хийж байгаа хүн тэнд байгаа. Яг дэлхийн түвшний. Тэр хүн ерөөсөө л дэлхийн байхгүй яг үндэ. Тэгээд Imperial дээр ажиллаж байгаа. Тэгээ Mark Emmanuel Duma гэдэг хүн байд. Тэгээ тэр байна. Бас дээрэс нь манай Airid ашиг тустай юм юу нөхөр Imperial College London Engineering Design School of Engineering гэдэг. Тэрний school нь Dyson School of Design Engineering. Dyson гэх брэнд байгаа шүү дээ. Одоо фильтр одоо агаар цэвэршүүлэгч юу гэдэг юм бэ? Амар үнэтэй. Тийм дэлхийд маш том брэнд болсон. Dyson гэдэг англи хүний өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн үүсгэн байгуулж. Тэгээ тэр Imperial-ийн сургуульд
одоо бүх инженерийн хөгжүүлэлт хийгдэж байгаа. Гэхдээ тэднэрт байгаль задардаг фильтр байхгүй. Тэгэхээр би одоо очихлоо за guys гэж нөгөө 10 жилийн гинэ. Оюутны бакалаврын түвшний хүүхдүүдийн нэг төсөлтэй нэг хүүхдтэй найзалж байгаа. За хоёулаа энийг болго. Ягаад тэгэхээр Dyson тийм байхгүй. Биднийх ийм тийм. Тэгээ ингээм бол цоошин юм эко одоо байгаль дэлтэй өмнө гарч байгаагүй нэг юм төсөл тийм одоо тийм төслийн одоо санаа гаргаад тэрийг танилцуулж болно шүү дээ. Чамд бараг ийм өөр ийм фильтр хүн олдохгүй шүү гэж нэг хүнийг одоо найрч шүү дээ. Сургуульд нь очсон байгаа юм чинь тэгж олж чадах бах. Тэгэнгუთ ингээд аль бизнесээ авч явахад ингээд Bioethics ч гэсэн цаашаа бүр олон одоо чамд network бүр амар яг. Тэгээ дээрээс нь бас тийм миний өөрөө сурч боловсрох. Тэгээд миний хөтөлбөр болохоор Bioscience Futures гэх хөтөлбөр. Тэр нь өөрөө яг entrepreneur communication innovation гэдэг тийм. Ер нь бол MBA Bioscience хоёрын дундлын тэгээ entrepreneurship талдаа стартап хийх гэж байгаа хүмүүс ордог. Тийм нэг юм бас салбар дундын хөтөлбөр байхгүй. Биологийн суурь ойлголттой авах хэрэгтэй. Бизнес хийж үтсэн байвал бүр сайн. Тэгээд ордог хөтөлбөр байхгүй. Тэгэхээр яг надад гоё төгс таарад. Тэгээ дээрээс нь тэрнгөөрөө орчингууд одоо байгаа бизнесүүдээ бүр яг олон улсын түвшинд гаргах, хүлээн зөвшөөрөгдөх. Тэгээд магадгүй тэнцэнээс мөнгө босгох. Яг тэгэхээр Лондон бол олон улсын одоо financial hub-уудын нэг, Нью-Йорк тэгээд Лондон гэдэг. Тэгэхээр дээрээс нь Лондон, Англи өөрөө яг энэ нөгөө personalized medicine гэдэг юмыг анх хөгжүүлж ирсэн улсуудын нэг одоо анхны пенцилин антибиотик юу байдаг лээ. Эртний нөгөө баахан кейсүүд чинь Скотланд, Англи хүмүүс байдаг аахгүй Fleming гэж үлээ. Тийм тэгээд явангууд энэ өөрөө medicine салбар ялангуяа personalized зүйл дээр нөгөө non communicable disease гэдэг яриад байгаа. Тэр асуудлыг суурьаар нь шийдэхэд одоо суурь нь бэлэн тийм хаб орчин байхгүй. Тэгэхээр юмыг ингээд гаргаж ирж хөгжүүлэхэд болно гэж үзэж байгаа. Тэгээд би өөрөө болохоор цаашаага яг сурч авах хугацаанд түрүү хэлсэн одоо нөгөөнийг яриад байгаа мэдлэг гэдэг юмар мэдээж маш сайн зузаатгаад хүмүүстэй network хийгээд гарахтаа нэг том зорилтууд тавья гэж бодоод байгаа өөрөө маш амбицтай зорилт. Гэхдээ энийг бол одоо хүмүүс сонсоод инех бах. Нэгэнт чи баг миний хамаг нууц юмыг мэдчихлээ. Би тэг яг өөртөө бас дарамт өгөх үүднээс нөгөө хүмүүст зарлаад хэлсэндээ өрхийн тулд бас өөртөө нэг pressure авахын тулд бас хэлье. Тэр нь юу вэ гэхээр хоёр зорилт тавья гэж бодоод байгаа. Гэхдээ нэг нь цаг хугацааны явцад бол нэлээд зайтай. Угсаа 1 жилийн дотор юм хийнэ гэж амжихгүй сурч явах та. Гэхдээ хамгийн ихнийх нь одоо 2 жилийн дотор би энэ сурж авах хугацаанд тэрнийхээ очрыг олоод жилийн дараа гэхэд энэ сураад хийж байгаа юмныхаа маань импакт өөрөө одоо natural science салбарын аль нэг одоо Нобелийн шагнал байдаг шүү дээ. Нобелийн шагнал чинь өөрөө ингээд дандаа уламжлалтаар ингээд яг нөгөө ground breaking мэдээж теори хийгээд батлаа шинэ нээлт хийвэл авдаг тийм. Гэхдээ тэрний нөгөө нэг импакт нь ингээд тухайн трендээ сүүлийн жилүүдэд миний ажигласнаар нөгөө Нобелийн шагнал нэлийн тренд дагаад байгаа юм шиг санагдав. Ягаад тэгэхээр илүү их мөнгө олд. Зарим тэр нөгөө уламжлалт бизнес моделийг өөрчлөөд болох байлаа гэхэд одоо миний энэ эсэргүү юмар явахааргүй шагнал ахгүй. Тэгэнгუთ би тэрэн дээр нь бүр зөрүүдлээд за миний энэ юмар явах юм бол тэгээ энэ онлоор ингээд энийг батлаад за окей ингээд баталж нотлоод тэгээд энэ импакт нь өөрөө ийм юм аа. Тэгэхээр ингээд бусад Нобелийн шагналуудыг ингээд харахад импактаараа дүүцэж байна гэд өөртөө би ингээд Нобелийн шагнал авсан шүү гэдэг нэг юм тик гаргаж ирэх. Тэрийг бүр measurement-ийн бүр олон нийтэд ил тавиад одоо Twitter дээр ч юм уу нэг юм зорилт тавья гэж бодоод байгаа. Тэгээд тэгжиж хүн чинь өөрөө юмныхаа араас явна. Гэхдээ би бол тэрэндээ хүрэх нөгөө замын зураг харцсан. Гэхдээ тэр хооронд хөгжүүлэлт баг өөрсдөө бүр хөгжих гээд зам амар гоё адлын хөдөлтэй зам болох гэдэг байна. Тэгээд тийм юмныхаа хажуугаар нөгөө нэг тэр хийж байгаа юмнууд маань өөрөө Bioethics энэ бизнесүүд маань өөрөө ирээдүйд хүмүүст цаашаа эрхчлээ авчраад дараа нь тэр суурь нь болох нь тийм суурь нь болно. Тэгээд суурь нь болоод бүүмгийн дараагийнх нь 2 дахь гол гэсэн шүү дээ. 2 дахь гол нь болохоор бүр явсаар байгаа. За одоо энийг сонсоод хүмүүс бүр за одоо чинь подкастныхаа тайтлыг нэрлэе. За зүгээр ингээд зүгээр одоо яадаг чинь би өөрөө дараа нь өөрийгөө хараад фейлдэнгүүтлээ шоолчих магадгүй хүмүүс наваг одоо хараад за чамаа харнаа гэж магадгүй. Гэхдээ тэр нь хамаагүй. Дараагийнх нь болохоор саяныхтаа би бол хүрчин гэж итгээд тэрэн дээрээ тулгуурлаад саяны бизнесүүд энэ экосистем өөрөө одоо саяны 3 инпут ингэж хүн төрөлхтөнд эрхчлөөтэйгээр бий болдог болсноор хүмүүс яах вэ гэхээр тэр нөгөө 9 minds гэж яриадсэн тэр платформ хийгдэнэ гэсэн үг байхгүй. Тэгээд тэр платформыг дэ саяны хэрэглээнүүд хүний эрдэм мэдлэг тэр мэдлэгийн орон зай эрхчлөөтэй бол ямар нэгэн narrative ямар нэгэн том медиагаар баазуулж тархи угаалгах биш. Тим бүх юм энд л эрхчлөөтэй болоод төрөний орчин эрхчлөөтэй болоод хоол хүнс эрхчлөөтэй хэрэглээтэй байгальтай ээлтэй болонгууд энэ импактууд маань өөрөө явж хувь хүний хэрэглээ нөгөө мэдлэгийн интеграцчлал 9 minds төсөл дээр яана гэхээр хүмүүс өөрийгөө таниад өөрөө таарсан мэдээлэл аваад ингээ хөгжих процесстой нэг ийм зам зураглалтаа орох тэр одоо тэр нэг гоё мөч ингээ гараад ирэнгүүт энэ маань өөрөө хүмүүст улам peaceful нийгмийг цогцлоход хөв нэмрээ оруулна гэдэг үндслэлээр Nobel Peace Prize. Equal in misery хийж байгаа шүү. Яг авна гэсэн үг ерөөсөө биш. Энэ Peace Prize одоо нэг дайныг ингээ зогсоогоод ингээд
энэ дээр одоо impact үзүүлсэн Nobel Peace Prize өгдөг те. Тэрэн шиг энийг би яг тооцоолоод ингээд гаргаж ирээ. За энэ маань ингэснээрээ Батлах хэрэг. тийм батлаад за ийм учраас би авсан гэж өөрөө үзлээ найзуудаа баа гэдэг тийм юм. Тэрнээс юусоо ингээд хандаж мандах тийм юусоо байхгүй. Зөвхөн өөрөө тийм нөгөө goal тавьж иж одоо тэрэндээ хүрэх гэж ингэж мачина гэсэн. Магадгүй энэ нь 2 жил гээд түрүүний ихний зорилго 2 жил. Дараагийнх нь тэрнээс цаашаа 3 4 жил ч юм уу. Тэгж тавих. Чист амар мэдээлэл хийлээ. Гэтэ энэ чамд амар хэрэгтэй баха. Гэтэ би нэг юм сонсчихсан байхгүй нөгөө мандлын өө ганц зэрэг захирал хэлжсэн. Ямар хүмүүс яг ийм агуу зүйлийг амар юм бүтээгээд байна гэдэг. Яхаар хүн ер нь ийм агуу нээлт бүтээлийг ингээд хийгээд байна гэдэг байхгүй. Тэнгүү тэн дээр нэг юм жишээ авчихсан. Одоо ингээд хөдөө ингээд тал дээр ингээд хонь хариулж байгаа хүүхэд ямар ч хоноо сайх хэвээр тий азарган чоноо сайх хэвээр юм уу эсвэл одоо бэлтэрээ хамгаалж байгаа эмэгчэнд ч хоноо сайх бэлтэрээ хамгаалж байгаа шүү дээ тий тэнгүүд хүн ер нь ямар үед амар юм бизнес нь юм хамгийн их хүч гардаг вэ гэдгийг бодсон. Тэгээ амар энгийнээр тайлбарлахад хүн ер нь бусдын өмнө хариуцлага хүлээснээ мэдрэх үе тэр үнээс хамгийн их хүч гардаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр аль болох өөрийнхөө нэг юм зориг алсын харааг юм хариуцлагатай болгоод харин одоо өнгөрсөн нэгэн сая хэлчихлээ одоо. Чи сая хэлцээ одоо амар 2 том стейтмент яваа. Тэгэхээр одоо чанд бүр амар том хариуцлага ирлээ шүү дээ. Тэглээ. Болох хаа бүтэх хаа л гэж бодчих. Дүүцэлээд тэгээд тэрийг асан тайлан тавина. Nice. За би тэгтээ Батмөнхийг өмнө шаал өөрөөр харж байсан юм. Миний энэ асуулт бол бүр траш болоо явчихвээ. Зүг амар л асуултсан. Чиний ачаар л би ярьлаа шүү. За төгсгөлийн нэг хэдэн асуултууд явъя. Одоо ер нь биотехнологийн салбараа ойрын 10 жилд хоёул бүр нэлээх бүр амар бүр холын ирээдүг бас нэлээх ярьсан баг. Ойрын 10 жилд бид нар ер нь юуг харах бах гэж бодож байна чи. Одоо тэр түрүүний ярьсан тэр лазераар одоо хоолыг пум гэдэг шүү дээ. Тэр ойрын 10 жил хийгдэх үү? Тэр гарах бах сая нэг ийм зөвхөн ийм бит хүнсэн дээр биш шингэн хүнсэн дээр гарч байгаа нэг стартап бүр нүдэн дээр фейлдсэн. Яг саяны ярьж байгаа шиг ийм subscription modelтай. Тэгээ шингэн үнсийг одоо гэртээ кола мола янз бүр юм хийнгээд тэгтэл яагаад бүтээгүй гэхээр буруу тайминг. Дээрээс нь Coca-Cola, PepsiCo гэх том компаниуд нөгөө савлгаатай юмнуудаа зарж маш их маржин хийж байгаа. Тэр мэдээж байгаль дийлгүүч гэсэн хамаагүй. Энэ том бизнесүүд байхад шууд тэрийг package disrupt хийж орж ирнэ гэдэг нэг фейлтэд төрчихөж байгаа байхгүй. Тэгвэл магадгүй нэг нь худалдаж аваад гацаацсан ч гэж болно. Тэрийг яаж фейлсэн маш тодорхойгүй. Хэмчлэн фейлдэд байгаа болохоор ойрын ирээдүйд бол би тэр хүнсний юг ойрын 10 жилд ямар ч тач саяных шиг нэг стартап гарч ирээ фейлдэх үг нь хамаагүй гарч ирнэ гэж бол бодож байна. Тэгээ тэрэн дээрээ би өөрөө нөгөө функционал хүнсэн дээрээ би өөрөө нэг нь байж гаргах юмсан. Тэгээ уух зүйл дээр. Тэгээ заавал идэх юм бол жоохон хэцүү. Өөр салбар экспертиз гарч ирэх бах. Гэхдээ яг биотехнологийн салбарт нэг тодорхой болоод байгаа ялангуяа хүнс эрүүл мэндийн салбарт тодорхой болж байгаа зүйл бол ойрын ирээдүйд идэж уух зүйл хэрэглэх зүйлс маань илүү тухайн хүндээ чиглэсэн болох гэдэг. Яг тэгэхээр бид нарт хангалттай дата бий болж байгаа хүн өөрийгөө assess хийх өөрийгөө тодорхойлох би ингэдэг тэгдэг гэдгийг тодорхойлдог төлөвлөд бас гарч ирж байгаа. Тэгээд ирэнгүүт personalized зүйл хэрэглээд ирэнгүүт үр дүнтэй. Одоо би хэрэггүй надад дебитмен хэрэггүй байлаа гэж бодъё. Гэтэ монголчуудад дийлэнх нь хэрэгтэй л байдаг л. Тэгээд тийм бодоход би дебитмен хэрэглээд байвал би илүү юмд мөнгө өрөөд байна гэсэн үг үстэй тий. Тэгээд тэр утгаараа economically бидний төрөвчөнд ч хэрэгтэй, бидний эрүүл мэндэд ч хэрэгтэй. Буруу юмаа хэрэглэх нь бас илүү хор уршигтай юм байгаа гэдгийг хамгийн түрүүнд байхгүй болгож. Тэгэхээр personalized тэр хүнсний бүтээгдэхүүний хөгжил бий болж байгаа. Ялангуяа энэ нөгөө функционал хүнсээс эхлэх гээд байгаа. Тэр утгаараа би сая яг тэр энэ нөгөө хөтөлбөрлөгөө хамрагдаад яг саяны алсын арга яриад тэнцсэн байхгүй. Одоо тэр нөгөө нэг яг personalized гэдэг үг зөвхөн танд зориулсан те зөвхөн таны одоо датан дээр суурилсан танд нийцэх танд л нийцэх тийм үйлчлэгээ бүтээгдэхүүн гэдэг юмыг одоо тэр чинь одоо чиний ингээд нэг бизнесүүдийн чинь бас нэг юм суур хэрэглэгчтэй ойлгох хэрэгтэй нэг зүйл байгаа шүү дээ. Тэр суурийг чи одоо энэ AI нэлээд сайн тавьж өгч байгаа бах тийм. Бид нар л одоо нэг тийм personalized гэж ойлгоод байгаа болохоос яг манай ээж аав ч юм уу те эсвэл тэгээд нэг 40 эдтэй хүмүүс ч юм уу тэр хүмүүсийг ингээд яг л одоо над шиг ингээд өглөө босч ирэл яг л би энэ хүмүүсийн ууж байгаа нусыг л уух хэрэгтэй гэдгийг л харж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр суурийг нь бол ингээд багаар ингээд өөрчлөгдөл генерашны дагаж өөрчлөгдөж илээ. Тийм байна. Тэгэхээр тэгэхээр ер нь бол альфа Z-ийн дараах дээр яг амдаж ирж байгаа бизнес модель гэсэн үг. Тэгэхээр одоо ирэх 10 жил гэдэг чинь альфагийн дараа юу вэ? Тэгээд яг ер нь бол альфа дээр
ягаад тэгэхээр манай экономи чинь ингээд хувьсч өөрчлөгдөхдөө одоо бизнес хийгээд мөнгө олж байгаа генерашн улам залуужж байгаа. Одоо контент салбарыг бүр мэдж байгаа бах тий. Бүр хідэн сайтнууд ингээд маш 20 нас хүрээгүй сайтнууд ч байх шиг тий. Гэх мэтчлэн. Тэгээд энэ юм ингээ өөрчлөгдөд тэрнтэй ингэж таарах зүйл нь өөрөө personalized болчихж байгаа. Хэрвээ анзаарах юм бол Gen-Z үеийнхэн бол хэрэггүй юм бол хэрэггүй гэдгийг өөрийнхөө хэрэгтэй хэрэггүй дуртай дургүй юм аль хэдийн ялгацсан. Тэгээ миний хэрэгчлөө ингэж өөрийнхөө юм ярьдаг болсон. Оршин тогтнох тийм нэг юм хэрэгцээгээ илэрхийлдэг болсон. Тэгэхээр тэр үед илүү таарах байх гэж бодож байна. Хүн төрөлхтөний ирээдүйд байгаль дээрх бүх зүйлсийг ер нь биотехнологийн аргаар гаргаж авч орлуулж чадах уу юм. Чи тэрэнд итгэж байна. Би яг наач амар нэг юм санаа философи асууж тийм. Тодорхой түвшинд бидний өнөөдөр төсөөлж чадахгүй байгаа түвшиндээ очиод баг болчлоо гэж болох бах. Гэхдээ яагаад амьд юм амьгүй юм хоёрын ялгаа зааган дээр ирэх тэр мөчөд бол бид нар баг өөрсдөө тэр түвшний форсыг удирдах чадна. Тэр хязгааргүй энерги. Одоо юмыг амьд байлгаад энэ хормхон хугацаанд ийм тодорхой ордертой мэдээлэл энерги хоёр гэдэг юмны ялгаа зааг арилгах тэр зураасан дээр ирэхэд бид нэр хүн төрөлхтөн өөрсдөө баг хувьсаа дараагийн шатанд очиж бах гэж бодож байна. Амар AI-ха одоо тусламжтайгаар. За хоёулаараа цаг 30 минут баг ярилцсан байна. Тэгээд энэ удаагийн урилгыг хүлээж авч оролцсон Батмөнхтэй баярлалаа. Тэгээд дараа одоо хизээ дахиад хамт ярилцах одоо бүү мэд те. Удахгүй манай Батмөнх маань англиар сургууль руугаа явчихна. Тэгээд тэрнээс хойш яг Батмөнхийнхаа сошиал тэгэл эндээс л мэдээллүүд нөгөө хоёр том адармаатай стейтментийг хараад харин нэг тэрийг ажиглаж дээ. Тэр бичлэгэн хийнэ. Подкаст Батмөнхтэй холбоотой мэдээллүүдийг бүгдийн подкастын description хэсэгт оруулчих. Яг одоо гадаа бүр амар бор орж ин тэ. Бараг энэ микэн дээр шууд сонсогдож шít. Тэгээд урилга хүлээж авч оролцсонд баярлалаа. Өрсөнд баярлалаа. Миний бодол бол үнэхээр өөрчлөгдлээ. Харин чи амар миний нууц юмнуудыг асуучлаа. Би чи зүгээр зүгээр хийж байгаа юмудаа ярина гэж бодсон. Тэгээд subscribe хийгээгүй хүмүүсээ бол subscribe хийгээрэй. Тэгээ манай контентыг үздэг нийт хэрэглэгчтэй сонсогч үзэгчдийн маань 70% манайхыг ерөөсөн subscribe хийгээгүй юм билээ. Тэгээ би аль болох ямар сонин гарууд вэ? Батмөнхшгээ яг subscribe хийгээч. Ийм хүмүүсийн анхааралд ерөөсөө өртөж чадахгүй байгаа тийм diamond шиг тийм хүмүүсийг оруулж хичээж байгаа. Тэгээд тэр нь ч гэсэн бас аягүй том хурд нэмээр оруулж байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй байна үзэгчд. Тэгээд subscribe дараагүй тэгээд subscribe дараа. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр бай guys. Бай. Бодоогүй юмнууд асуулаа.